Сайн байцгаана уу анхаа байна. Та яг одооноос эхлэн 10 секундтэй ямар ч хэрэггүй интро зарцуулах гэж байна. Энэ бол анхаасаа ярих хэрэгцээг хангадаг подкаст. Энэ бол анхаасаа подкаст. Би хөтлөгч биш тиймээс намайг баг ярина гэж битгий хүлээ. Adventure podcast. За сайн байцгаана уу? Миний секси хоолой эргэн ирлээ. Юу гэсэн үг Өсөөг ингэж. Жирэмсэн бахад ингээд бүх хоолой миний ингээд битсэн подкастуудыг сонсноо. Бүх хоолой амир юм шахагдсан юм. Нэг тийм амьсгаа дээгүр бишээсэн үү? Анзаараг ба. Түр сонсоогүй гэж юу? Сонссноо? Сонсоогүй. Яа, тийм ээ миний секси хоолой эргэн ирлээ. Намайг баажи шиг инээдэг гэж хэлсэн. Та нар тэр жахаа үнэнтэй гэсэн. Жирэмсэн байхад угаасаа далаа ангөр жин нэмэгдсэн угаасаа яг сумын начин шиг инээдэг болт юм лээ. Гэтэ надад бол ерөөсөө тийм анзаардаг шүү дээ. Зүгээр байнга хамтайгаа болохоор тэрний өөрчлөлтийг мэдрэх байгаа юм болоо. Чи тэрийг анзаарах байх. Би бас ингээд өмнө нь ивэл дээр бас төрөхтэй ингээд онлими постууд, видеонууд энэ төр ингээд хийгээдсэн байгаа байхгүй юу. Тэрийг буцаа үзсэн чи яг төрхийн өмнөхөө үзсэн чи би бүр ингээд бас яг юм амар амьсгаа дээгүүр видеонууд хийгээд тэгээд анх тэндээс хүний хоолой ингээд шахагдчих тийм байх. За дотор нь бүтэн хүн байгаа юм ч та шахахгүй гэж яах юм бэлээ. Чи болохоор тэр тэгж бодож ирсэн байхгүй. Видеонуудаа үзсэн болохоор тэрхээдээ тэр ингээд ялгааг нь амар мэдрээд байгаа юм байна шүү дээ, тий. Тэгээ бас видеогоо эдитлсэн болохоор voice тийм байл л та. Тэгээд тийм ээ миний секси хоолой эргэн ирлээ. Одохгүй секси би маань хэрэг болно. За тэгэхээр энэ удаагийнхаа эпизодоор бит хоёр дахь бэбигээ тий дондгийг төрсөн түүхийн талаар тэгээд одоо яг төрөөд 2-7 хоног. Тэгтээ яг энэ подкаст орох хүртэл бол нэлээ баг одоо бичиж байгаа сарын дараа ч юм уу тий баг 2 сарын дараа орох юм болов тий төрөлтийнхаа влог энэ төр хийснийхаа дараа оруулах байх. Төрөлтийн влогоо бас үзэхээс жоохон айгаад байна. Тэгэхээр тийм амар бочтоос бол болоогүй л тий. Тэгтээ зүгээр жоохон чи үзсэн үү? Үзэг байгаа тий. Ерөөсөө тэгтээ тийм амар юм болоогүй шүү дээ. Бодсноос. Тийм л тий. Тэгтээ ер нь зүгээр ингээд одоо ингээд оёо моё идэхэг байгаа болохоор still hurts. You have no idea гэж. Гайгүй лээсэн шүү дээ чи. Тийм тэгээд 2-7 хоног. Тэгтээ яг үндэ яг төрөөд амар 2-3 сар алцсан шиг санагдаж байна уу чамд? Яг тэгж байна. Одоо яг 2-7 хоног гарan болж байгаа байхгүй юу? Ер нь бол нэг 17-8 хоног болж байгаа юм байна. Тийм тэгсэн мөртлөө яг ингээд бүр амар төрөөд дөнгөж 2-7 хоногцсан юм шиг санагдахгүй. Хүүхдээ арангууд амар удаан хамт ирсэн шиг санагдаа тий. Бүр нэг юм. Тийм тэгээ одоо яг хөрхэн зангаа авалцаад тий ингээд нэг юм өөрчлөлт болд нь шүү дээ. Амьдрал нэг юм амар огцом нэг хүн нэмэгдээд ингээд амьдралын хэв маяг шал өөр болоод тэгээ одоо нэг жоохон тасгаад байж гин тий. Тий яг тийм тасалтын мэдрэмж бол байгаа. Одоо л яг нэг юм 2 хүүхэдтэй гэдэг нэг тийм мэдрэмж авч эхэлж байгаа байхгүй. Тий. Эхний нэг 7 хоног бол нэг юм сонин мэдрэмжтэй байсан. Зүгээр амар өөр гэхдээ их сонин. Одоо зүгээр үг тийм 2 хүүхэд байна гэж хэлэхэд хүртэл айгүй тийм тасаагүй. Авын дөө гэдэг шиг. Тий. 2 хүүхэдтэй тий. Бүр амар сонин байсан. Тэр мэдрэмжүүд нь бол одоо харин гайгүй болоод одоо ингэ хүнтэй ярихтаа хүртэл ингээд 2 хүүхэд маань гэдэг баг маань том маань гэж хэлдэг ч юм уу тий. Тэр мэдрэмжүүд бол ингээд гоё тасаж эхэлж байгаа санагдчих. Тэгэнгүүт нэр ингэсээ яг 2-7 хоног дөнгөж 2-7 хоног гарan болсон боловч нэлээд удсан юм шиг бол яг мэдрэмж бол байна. Тэрэн зүгээр ингээд янз бүрийн үйл явдал их байсан учраас тэгэж санагдаж байгаа юм болоо. Тэг өдрөө алга өөр. Тэгтээ бас ингээ 3 цаг спан тэг яг нэг юм амар олон хийгээд байгаа болохоор тий. 3 цаг гэсэн яг нэг юм дахин хийлээ шүү дээ. Харин тий. Тэгээ яг одоо бит хоёр ингээ төрөлтийнхаа түүхийг нэг иргэн яг мэдээж влогоор бол орно. Тэгтээ ингээ бүх юм деталь ч юм уу тий ингээл видео контентэнд юу нэгээд сонирхолтой байх үүднээс гэх юм уу тий ингээл нэг урт видео авч хийж жүүрнэ
болдоггүй байхгүй юу? Зарим юмны талаар ерөнхийдөө ингээд подкаст маркаар ингээд дэлгэрэнгүй яриул ингээд гоё деталууд нь бас хоёулаа энэ чинь манай гэрт үлдчихэж байгаа юм чинь те юу болгож үлдээ бүр мартчихаас юм. Зарим нь одоо жигнэс юм би ч ингээд бодсон шүү дээ. Яа чи энэ өвдөлтийг хүн мартаж чаддаг байна гэж бүр амар бодсон шүү дээ. Тэгтээ ингээд сая би ингээд жирэмснийхаа влогийг оруулж байгаа байхгүй юу ингээд хамгийн сүүлийн 3 дахь триместрийнхаа ингээд влогийг оруулж байгаа. Тэгээ итгэж чахта би мартцсан байсан заяа. Юу бас ямар байсан гэдгээ юу? Тийм. Нэр итгэсэн шүү дээ гэж бодоол цаа. Нэр ингээд өвдөж, нэр ингэсэн ш, нэр ингэж нэг яарсан ш, нэр ингээд юу асан ш гэж бодож модод за саяхны үйл явдал ш тий. Тэг ингээд амар олон сонь юм тулж байгаа мартдсан мэлээ. Тэгэхээр одоо ингээд төрхсөн юмнуудаа мартаг байгаа дээр нэг яс нэг гоё подкаст болгоод тэгээ бас хүмүүстэй бас хуваалцвал те. Энд чинь бас амар өөр төрлийн экспириенс болчихж байгаа хгүй Монголд төрснөөс бас тийм болохоор хэрэг битэрийг ямархуу байдалтайгаар сууж төсөөлье гэж бодох юм бол битэр жижиг өрөөндөө лаасагаад хүүхдээ хажуудаа унтуулчихсан хөхүүлчихсэн. Тэгтээ манай дундаг нам унтчихсан хажууд унтж байна. Тэгэхээр жоох намуухан ирчиж бол магадгүй. Нөгөө өрөөд манай нөгөө хоёр бол гэрийг нурааж байна. Манай тийм том хүү манай дүүтэй маань гэрээ нурааж байна. Тэгээ би тэрийг нэг жоохон вайн тавьчихсан. Тэгтээ тэрийг золоо ууж байна. Би дараагийн 3 цагийн сүгөө үлдэрлэхийн тулд яс энэ цайгаа ууж байна. За ингээд ерөөдөө төсөөлөгдөж байгаа. Би тэрийн ийм подкаст хийж байгаа син тэ. Эрмүнийг ингээд анзаархаар хоолоо аягүй сайн ядж байгаа. Бас аягүй сайн унтж байгаа. Тэ. Тэгэнгүүт чи жирэмсэн байхдаа ингээд байн хэлдэг байсан шүү дээ. Нэг manifestation маягийн. Яа. Тэ. За миний хөө гарч ирээд. Маш сайн иддэг. Ээжигээ хурдан тураах хэрэгтэй байна. Гэхдээ бас маш сайн унтдаг байх хэрэгтэй гэдэг тэ. Зүгээр энэ ингээд тийм жоохон сонинч юм шиг боловч одоо зүгээр ингээд төсөөл зүгээр тэрийг бодонгууд жихнээсээ яг тэрийг амар сайн сонсож байгаад гарч ирсэн юм шиг. Жихнээсээ айгүй сайн иддэг. Амар сайн унтдаг байдаг аахгүй тэ. Яа, харин тий. Ивэлээс амар тав хөхтэй гэсэн тий. Босч сүгэ очаал тэгэл босч гинэ. Сүгэ очаал тэгэл унтаал байж байгаа. Хүүхэд нь 2-7 хоногт босснаа шүү сүгэ ууц. Үгүй яг хүүхдээ болох эхний 6 сард өө энэ чи амар амархан юм байна. Хэлэгдэж чадсаахгүй. Тэгэл амархан жоохтэй мэдээж амар хэцүү. Гэхдээ ингээд окей энд ингээд зогсож болохоор байна гэд хоолнд орох хүртэл. Тэгээ бор хоолнд ороод тэрнээс эхлээд ингээд амар тийм их хичээл зүтгэл гарч байгаа юм нөгөө хоол маань ерөөсөө идэхгүй. Тэгэл өдөржингөө нэг хоол хийгээл тэгэл хаяалын. Нэг тиймэрхээс болохоор хоолндоо айгу сайн хөөхт байгаасаа гэж бодож исэн. Тэгээд сүүгээ бас айгу мөмнөөсөө идтгүү те. Заавал биш үн босч сааж иж өгч мөгдөг их юутай. Ивэл бол ер нь хоолндоо маш муу байсан. Угаасаа бүр анхнаасаа л их тийм байсан те. Нэг жоохон идэл тэгэл гэлэл болчдөг те. Эхнийхээ жирэмслэн дээр болохоор хоолоо сайн идэрэг сайн гуугаагүй биш үү. Гэхдээ үсэл надад гарч байгаа хөхт хоолоо сайн идэн л гэж бодно. Би энэ нөгөө жирэмсүүгийн тэмдэглэл дээрээ арт хэсэгтний нөгөө нэг хийгч юу бичээрээгээд hypnobirth гэдэг яг ингээд төрөлтөө ямар байх талаар ингээд төсөөлөд бичээрээ гэдэг нөө туяагчтай ярьжсэн байхгүй юу. Тэгээ зүр тэр санаа надад айгу сонирхолтой санагдаад бичиж үтсэн заяа. Тэгээд энд одоо хэдэн 1 2 3 5 нүртэй 5 нүрийг бичсэн байгаа байхгүй юу. Тэгээд зөв энийг яварсан харъя за эхлээд би одоо ерөөсөө юу бичснэг үндэ санахгүй байна. Зөв өөрийнхөө бодож байгаагаар ийм төрөлт байгаасаа гэж манифест гэж бичсэн байгаа. Тэгэхээр тэрийг харж аваад дараа нь яг бод төр юу басна ярий те. За 31-нд төрнө гэж хэлсэн байна заяа. 5 сарын хэдэн төрлөө 6 сарын 4 төрсөн. За өглөө 9 цагийн үед ямарсан зөөлөн базалтаар сэрлээ гэсэн байна. Наа ч болчихсон юм шүү. Тийм байх бас яг тийм биш. Гэтэ ер нь өглөө. Би ингээд зүгээр базалж агаад тэгээд арай жоохон хүчтэй болоод ирэх чамайг дууцсан гэж битсэн байна заяа ажиллаас ч. Гэтэ яг өглөө болохоор яг 7 цагт те яг би унтчихсэн чинь гинт ингээд хумсараа минь ингээд савыг майчаад байгаа юм шиг мэдрэгдээд тэгснэ ингээд бүр ингээд яг юм утас тасарч байгаа юм шиг гэж дуурайд би тэ нойронд амар майж чина гэж бодсон чинь гинт нөтөө өргөө явцсан. Гэтэ ингээд бүр бүх ус нь ал гараг нэг пүл гэдэг нэг жоохон ус гараад тэнгууд наа яг ус нь гарч ийн гэж мэдээд өмнөхдөр ерөөс ус гарч байгаагүй штэ санахгүй царай гараа. Ус гараагүй л. Зүгээр базалсан штэ. Гараагүй тийм зүгээр нэгэн базлаад байна гэд тэг явчихсан байхгүй. Тэгээд орой 10-аас эхлээд базалтын зай ойртоод тэг хүчтэй боллоо гэсэн мэн ерөөдөө өөрийгөө юм хөнгөн базалт 12 цаг явна гэж төсөөлсөн юм шиг байна би. Тэгээд
хоорондын зайн 15 минут болвол ирээрэй гэсэн болохоор 11 цагт бүлээн жин тавьж нуруундаа массаж хийлгээд унтахаар хэвтвэ гинэ. Тэр өглөө төрнө гэж болт. Яасан минь өглөө 7 цагийн үед баздалт нэлээд хүчтэй болсон тул 5 минутын зайтай contraction ирсэн байна гэж байна. Хөнгөн шүршүрт оров гинэ. За иймэрхүү юмнууд бол яг болсон тийм. Тэгээд 11 цагийн үед ус маань гарав гэж бичсэн мөр. Үзүүлэлт 7 уруу нэгт бишээ 6 уруу нэгтсэн байв гинэ. Тэгээ ингээд хүчтэй эрчимтэй өвдөлт нэмэгдээд 3 минутын зайтай байгаад аав нь тасралтгүй хажууд байв. Тэгснээс лого хийн гिचжээ. За тэгээд номоо айна 2 нь тэнд ингэж тэгжин. Тэгээд дахиад удалгүй 2 цагийн дараа 8 уруу нэгдээд төр хорон дээр гарлаа энэ гэсэн байна. Би болохоор нөгөө нэг өөрийгөө усанд төрнө гэж төсөөлөөгүй штэ тий. Миний төрөлтийн планд ч гэсэн байгаагүй. Birth plan-а бичгтээ устай өрөөнд байна. Усанд ингэж нөгөө өвдөлтөө намдаан. Гэхдээ би орон дээр төрнө гэж бичсаахгүй юу? Тийм штэ тий. Би угаасаа нөгөө усанд төрнө гэхээр нэг юм төсөөлөгдөхгүй байгаа байхгүй тий. Нөгөө ойлголт байхгүй. За тэгээд 2 хүчтэй дүллээд хөрх үрийн маань цагнахтаа сонсогдлоо гинэ. За стал 2 хүчтэй дүлээл төрсөн дөө тий. Тэгтээ чи бас ямар өөртөө ихтгэлтэй бичсэн. 2 хүчтэй дүлээл тий. Юу гэсэн үг яг л аав агаашигээ урт том толгойтой 3,100 г гинэ. Амарсан шүү дээ. Манай хөлт 3,120 г төрсөн. Тэгээ шууд мөөмө хайж байсан тул гинэ бүр яг ингэсэн тий. Хөрх ингэртэй тавьсан чи бүр ингэ цээжнээс мөөмө хайгаад. Манай ивэл бол зүгээр sorry I'm good no thank you гэвчихсэн тий. Их барихынч маань 40 гаруй насны туршлагатай Австралийн байсан гэж залах охин байсан тий. Тэнд ер нь дандаа залах охин л midwife-уд байсан те ер нь бол тийм. Дандаа л 30 орчим насны. За ингээд ааваас нь хүүг нь хайчлахыг асууж гинэ. Өвөн чи хүүг нь хайчлахгүй гэж хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь хайчлсан те. Өөрийн гараар хайчлсан юм аа. Бараг те шууд хайчил гэсэн шүү дээ. Тийм те. Чамайг асуухгүй шүү дээ. Цаг гар өвтөж ихсээ бүрэн гаргалаа гэж байна. Хажуугийн Монгол хоолны газар ажиллаж байсан тул гэж шүү. Окей. Стил билүүлж чадаагүй. Хар шүл ууж баг зэрэг хүч арав гинэ. Хажуугийн Монгол хоолны газар угна байлаа. Бүх юм онц байсан тул ингээд цайхан амраад да гэд гэртээ ирсэн гэж ерөөхдөө бол товчхондоо битсэн байна те. Төрөлтийн өөр ч гэсэн ерөөхдөө яг нэг тэр процессын төсөөлсөн юм байна. Айгуу хөтөлтэй юмуд байна те. Өглөө өвдөөд гэдэг ч юм уу те. Тэгээд одоо эхний жирэмслэл дээр бол бас нэлээд удсан шүү дээ хоёлаа те. Тийм амар хурдан. Эхний ихнэр ч нөө. Аль ихнэрээ яриад байгаа өөрөө гэсэн. Бас хурдан л эсэхгүй яараа. Ер нь би хурдан төрд юм байна. Хэр хурдан? Стелэртэй байчуд эсвэл үстэй. Гэхдээ миний төсөөлөл бол төсөөлөлч шүү дээ. Хажууд хоёр төрөлт хоёул байсан зөв төсөөлөл. Гэхдээ чи зүгээр ингээд юм шокнд орчтой юм биш үү? Эхний төрөлтөн дээр бол айгүй их өвдсөн байхгүй юу. Ингээл амар өвдөөл бөмбөн дээр ингээл амар удаан суугаал ингээл байгаал тэл нилээ ингээл байгаал байсан. Үгүй. Зөв миний төсөөлөл биш ээ. Миний санаж байгаагаар бол тийм. Үгүй яг ингэсэн байхгүй юу. Тэр өмнөхдөр ч юм болохоор ингээд юм доошлолтой хойлоо дэлгүүрсээд шингэрэлээ тавьчихснаа санаж байгаа сте. Тэр нэг юм баазлалтай гаад бид анхны төрөл болохоор мэдгүй. Минутаа харангууд 8. Тэгээд ерөөс нь амар өвдөлт байхгүй. Гэхдээ би ингээд энэ л одоо төрхийн өвдөлт юм байна гэж бодоод тэгээ төрхийн эмнэлэг дээр очиод тэгсэн чинь хэмжсэн чинь тэр тоон бас айгүй өндөр гараадсаахгүй нэг Монголд тэр хэмждэг штэ тий. Тэр тоон маань амар өндөр заагаад тэгэл уг нь өндөр заагаад тахын гэхдээ энэ өөр ингээ энийгээ дагаад тэгэхээр энэ өнөөдөр төрөхгүй гэд чи ер нь унтаж амархаа бодгээ байжсэн шүү дээ. Тэгснэ 9 цагт гинт амар бацлахгүй яг саяных шиг. Тэг 9-д амар бацлаад 11 төрсөн гэхээр 2 цаг л өвдсөн байхгүй юу? А тийм байна. Тийм байна. Зүгээр надад тэр 2 цаг нь амар удаан санагдсан баг. Эхний удаа 2 цагийг 2 минутад өвдөн гэхэр ч бас их байхгүй юу? Ер нь бол яхаа. Миний ингээд төсөөллөд өвдөөл надад төсөөлөл санджаагаар чи амар удаан ингээл өвдөөл амар хэцүү санагдсан байхгүй надад хажууд нь хахад ингээл амар өвдөөл тэгэл ингээл мөн дээрээ суугаад яг орон дээрээ гараачихсан ингээл амар өвдөж байгаа юм шиг тэр нэг юм өвдөж байгаа юм шиг өвдөжлээ байгаа шүү дээ тий. Зөв тэр нь амар юм хэцүү байсан тэг амар урт байсан надад тэр байгаа тэр дурсамж нь. Харин тийм энэ удаад болохоор би анзаарсан би өмнөх өдөр нь ингээл нэг жоохон бадлалттай тэгснэ ингээд нүүрлөө халуун оргиол бадлал би яг шүн төрж магадгүй гээл нэг тэгэл яваадсан шүү дээ нэг ингээл гиз бадлал халуун оргиол болол халуун оргиол болол тэгээд заахгүй тэгэхээр наан өвдөжсэн тэр юу бол
яг тэр байсан байж таарах гэдэг аахгүй. Тэгснээ өглөөгийн тус гараад тэрнээс эхлээд ерөөхдөө ингээ баслал дарыг хүчтэй болоод ирсэн шүү дээ. Гэтэ би болохоор бодохдоо тэгээд ус гарсан бол 24 цагийн дотор төрөх ёстой гэдэг хэрнэ. Залгасан чинь болохоор 5 см нээлттэй биш бол буцаага явуулна гэдгсэн шүү дээ. 5 минутын зайтай өвдөг бол тэгэхээр за буцаад очиж ирсэн сайхан 50 юмаа бэлдэж байгаа очие гэж бодоод хойлоо тэгээд ер нь жоохон утсан бол баг машиндаа төрөхөрөөс мөлий тий. Тэгсэн байлаа харин тий. Тэгэхээр хүн ер нь бас яг өөрийнхөө одоо тэгээд төрж үзээг бол яаж мэдхөвдөө дээ. Гэхдээ тэр өвдөлт ч гэдэг юм уу тэр хугацаа гэдэг чинь л янз бүр юм шүү те. За жоохон байж агаад гэж бас болохгүй юм шиг. Тэгвэл нэг таалагдаагүй зүйл нь тхийн. Яг л бүр яг өвдөг төрөхөд бэлэн боллоо биш бол оруулахгүй гэж байгаа юм шиг. Тийм. Тэрнийг юм хэл тиймэрхүү маягийн юм хэлээд байдаг надад амар хэцүү санагдсан. Яг тэгэнгүүт очих ёстой ч юм шиг, гүгүүч юм шиг те. Очингуудаа тэнд зүгээр ингээд суугаад хүлээч гэдэг юм уу те. Яг нэг өрөөрөөгөө оруулахгүй, амархгүй ч юм уу те. Тэгэж хоёлаа иймэрхүү төрөөд ярамгаас гараад те. Төгчирсэн бол батны замдаа төрөхөр байгаа. Тий, яг тийм баг. Хоёлаа Монголд байсан бол те. Тэрээсээ хэд гэж гарсан бэ? Би яг имлэг точоо харахад 11:30 болж исэн байхгүй юу. Тэгээд төрсөн цагаа харсан чинь 1 цаг гэж байлаа шүү дээ тий. Хүүхэд төрсөн цаг гэсэн. Тэгэхээр ерөөсөө цаг 30 минутын дотор л бүх юм болцсон байхгүй юу. Тэгэхээр хэрвээ хоёлаа би ингээд өөрийгөө яг өмнөшгөө тий 6-7 цаг ч юм уу юм доошлолтой яж байгаа юм гэж бодсон бол хоёлаа чихнээсээ ярмгийн цам дээр төрөх исэн байгаа байхгүй юу. Би бол бараг айсан шүү дээ дараа нь боцсноо өмэйгөө тийм амар. Тэнгүүтээ хоёлаа очоод ямар ч тийм нөгөө нэг сэдэх үйлдэл хийгээгүй шүү дээ. Бүр яг ингээ зур одоо ингээ натуралаараа ингээ яваад цаг 30 минутаар төрчихөж байгаа байхгүй тий. Тэгэхээр бас одоо яг зүгээр тоглоомчгүй яг машин дотроо төрөх гээд байнгвэл яг яах ч ёстой. Яг яах ёстой юм тий. Тэгэхээр мэдэхгүй байхгүй юу. Тэгэхээр би юу н бас яг энэ одоо шилбэл энэ жирэмсгийн тэмдэглэл одоо би энэ дэр ингээ юмаа бичээ. Одоо яг бос юмаа бичээд үлдээлээ гэж бодоход хэрвээ тий охинтой болвол ч юм уу тий охинтой болвол oh my god нөгөө зүгээр бид нар ингээд өөртөө ээж болон бас зарим хүмүүс ингээд хадам ээжэд үйрээдэг гэдэг байгаа байхгүй юу төр процесс нь яагаад гэх юм бол хүүхдийн гаргаж байгаа штэ гэж тий югмэр чи зарим би аль зүгээр сонсч ирсэн юм нь болохоор хадам ээж нь дандаа ингээд хүлэн төрүүлсэн хүүхд гаргадаг гэсэн чинь бэрнэ гэх юм уу дандаа хүүхдийн толгоогоор гарах хэрэгтэй шүү дээ. Тэнгүүд одоо хүл төрүүлсэн байралтай байдаг ч юм уу. Бас юм хадам ээжээ дуурайх ч юм уу. Тиймэрхэн бас байдаг гэсэн. Гэтэ ерөөхдөө бол өөрийнхөө ээжээл дуурайх магадлал их шүү дээ, тий. Одоо өвдөлт болон босод зөө өөр юу ч гэдэг шинж тэмдэг одоо хав мав юу ч гэдэг хордлого тиймэрхэн байгаа учраас бас ингээд ерөөхдөө санаж байгаа дээрээ тэмдэглэж хадгалах нь зүгээр байгаа. Би одоо ээжээс асуусан чи санахгүй шүү дээ. Юу ч санахгүй. Та ээжээс асуусан чи яг үндэ санахгүй байхгүй тий. Тийм болохоор бас тиймэрхэн айгуу одоо энэ дурсамжтайгаа хамт бас айгүй чухал юу байгаа хгүй тий. Асуудал манай ээж бас урд нь төрсөн ч юм бэлээ мэдэхгүй тий. Би бас тэрэн дээр дараа нь бодоод ер нь жоохон айсан. Ер нь бараг л тэг би ингээд өвдөлт айгүй чанга байгаад исэн баггүй юу. Тэгээд би болоогүй штэ гэж бодоод байгаа хгүй юу. Ингээд миний нэг санааны юм хурт. Энэ дөнгөж эхлэлийнх нь л өвдөлт гэж бодоод тэгэл нэг машин дотор ингээл нэг амьсгаагаа авчаал хооронд дуулаад яваадсэн штэ тий. Тэгжсэн яг эмнэлгийн үүдэнд очисон чинь би ингээд юм асуугаад тэр үед нь ингээд уншилт таарчингууд ярьж чадахгүй болчихж байгаа байхгүй. Тэнгүүтээ би чамаг чи намайг дуудвал байж гараа гэд би нөгөө нэг агаар амьсгалах гад бүр гарцсан штэ тий. Тэгэхэд би ингээд сууч чадахгүй, зогсож чадахгүй ингээд бүр амар өвдөлтэй байгаа байхгүй. Тэгээ би ингээд шоконд ороод яагаад ийм хурдан ийм амар өвдөд байгаа илээ. Хүүе би одоо энд нэг үр хитэн цаг өвдөх юм бол гэдэг юм бүр амар хэцүүс нэгдчихэж байгаа байхгүй тийм. Тэгээд шууд ингээд цаашаа хаж оруулахгүй тийм нөгөө юугаа хайгаал mid wifi хайгаал нөгөө гаранд болохоор ийм нөгөө нэг тууз тийм нэртэй ингээд тууз зүйлэгдэж байгаа. Гэхдээ надаа улааныг зүйлгсэн нөгөө нэг ийм emergency-нүүд чинь ирж байгаа хүмүүс ангилдэн штэ. Нэг 4 өнгөөр яаралтай болно. Тэгэхээр яг улаан гэдэг нь бол би бол яаралтайд нь байна гэж бол өөрийгөө ойлгосон. Гэхдээ бас л хүлээж байгаа байхгүй те тэнд ингээ хүлээгээ. Тэг би ингээ зогсож чадахгүй ингээ байсан чинь ингээ хүмүүс хөөх юм таажгаар өнгөрөхтэй ингээл амжилт хүссэн хүмүүсийг гээл тиймэрхүүнээс хэлээд байгаа байхгүй те. Баяр хүргэе мөргий гээл за би тэгэл окей. Хос баяр дагарчин ч явах те 50.1 хам банкаас л. Тэгээ яг угаасаа улаан цан би бүр ингээ яг ингээ юу хаач чадахгүй зогсоод байгаа байхгүй. Тэгээд цаашаа орсон чинь тэр нэг орон дээр нь гараад үзье гэж тэгсэн штэ. Үзүүлэх ямар ч боломжгүй би угаасаа ингээд илт
Ер нь тэр үед ч гэсэн би нэлээ өвдөжсэн мэт тий. Санахгүй л юм л та. Амар өвдөжсэн. Ямар ч 4 хүлээдээснээ санаж байгаа. Тэгээ би ингээ шууд тамирчдсан за. Шууд амар тамиргүй болцсон шүү дээ ямарсан уу. Хойлоо энд цай магаа айгуу сайн уугаад гарсан шүү дээ тий. Тэгээ дөрөв давхарлуу чи ингээд юун дээр сууж гарах уу? Нөгөө юу гэдэг лээ? Тэрэгэн дээр сууж гарах уу, өөрөө гарах уу гэхээр амар лаг өөрөө гарч ямарч гэсэн чинь нилээ юм болж тэр лифтер дэше гарсан тий. Тэгснэ энэ өрөөнд байж хагаад тийм active labor room гэлөө тий ямарсан нилийн одоо юу гэдэг чинь үзчихэд хэдэн хуруу сантиметр байна төрх орлого гарах төгч гэнүү гэдгийг харах юм бол өрөөгөө солих хэрэгтэй юм шиг байлаа шүү дээ тий. Тэгсэн чи тэр өрөөнд төрсэн санаж байна. Чи одоо юу анх удаа миний төрөлтийн түүхийг сонсож байгаа юм шиг хөөдөөс амар ойлгож хараад байгаа юм шиг санаж байна. Санаж. Би юу машин төрсөн бол яах вэ? Хараа одоо өстө мэдхгүй. Нэр тоглоомчгүй. Ямар ч байсан шууд эмнэлэг рүүгээ л явах бах. Машин төрсөн бол яах вэ гэж төрүүлээд аваад оо. Зүгээр эмнэлэг рүүгээ л явах бах. Одоо зүгээр юу гэх юм машиндаа ингээ явж байгаа жишээлбэл түргэн дуудах айгу. Хаана хүлээх юм яах юм те. Тэрний орон зүгээр шууд очихол хэрэгтэй. Яг одоо жишээлбэл энд бол нэг тийж айхтар ингээд таг төгжрээд ч юм уу тийм хүмүүс гайгүй шүү дээ. Тэгэхээр тийж хүлээж авахаар шууд emergency руу нэр шууд яваал очих байх та. Гэхдээ би зөөр бас яг жоохон айсан. Юу явж байхдаа өсвөл дараа нь. Дараа нь. Бодоод. Тий. Юу юм чи ингээ ийм амар ойрхон байсан юм уу? Тэнгүүд яг тэн дээр миний бодлоор нөлөөлсөн зүйл нь бол болоогүй бол буцаана. Угаасаа авахгүй гэж байгаа нь амар нөлөөлсөн болов гэж бодсон. Тэгэхээр бас яг тэгж айхтар тулахгүйгээр очвол зүгээр юм болов гэж бодсон. Сүүлд очиод үзүүлээд үү. Ер нь харин тийм л юм байлээ л тий. Би тэгээ бүр болохгүй бол тэгээд тэр зүгээр хүлээлгийнх нь зүгээр сууд саналтан дээр нь болохгүй бол очиод байж идэх юм уу? Яадгийн тэ? Ер нь нөгөө өвдөөд за ер нь төгчөндөө гэвэл бачаг очсон л зүгээр. Хатан төрөлт мөрөлтөө аль бүр ихтгэл гарсан дээр юм байлээ тий. Яг анхны төрөлт арай жоо удаа өвддөг гэдэг юм байлээ. Гэтэ минийх ч бас нэг ойрхон биш шүү дээ. 5 жилийн зайтай гэдэг чинь ууг нь зайтахгүй тий. Тэг яг энэ имлэг юу нээр ачаалттай юм шиг байгаа юм тий. Улсын имлэг тэгээд амар том имлэг штэ тий. Тийм тогтох ч юм уу тий. Тийм юм сервис ч юм уу тийм чадварын хувьд бол яг юу нь айгүй сайн. Гэхдээ яалчгүй ачаал ихтэй юм шиг байгаа юм тий. Ачаал ихтэй байдаг учраас тиймэрхүү процесс байгаа хэл та тий. Тэгэл яг жоохон өвдөж байгаа хүн болгоныг оруулах тийм ор байдгүй байлгүй одоо гэдэг ч юм уу тий. Өрөө байхгүй байж магадгүй. Одоо төрснийхөө дараа ч гэсэн бас тийм нөгөө хонох өрөө мөрөө байхгүй байх шиг тий. Тэр бас арай. Тий. Тиймэрхүү зүйлс байх шиг байгаа юм. Тэгэхээр одоо яг яалтчгүй ачаалаас шалтгаалж иймэрхүү зохицуултуудыг хийдэг баг. Харин Мельбурний угаасаа бараг л цоргаан чахуу амар том улсын имлэг штэ тий. Тий. Гэж боддог. Тий. Royal Women Hospital шүү дээ. Тэгээ дээрэс нь Австрал бас агуулгаа төрж байгаа гэдэг юм уу те. Хоёулынгийнх нь үед мэдхгүй юм айгүй их байсан учраас тэгээд жоохон санаа их зовсон. Тийм тий. Тэгтээ бас амар чийл гарсан шүү дээ. Чийл гарсан гэдэг нь эмнэлгээсээ юу? Гэрээсээ тий. Бас нэг 2 3 хонж магадгүй гэж бодоод тий. Цүнхтгүр юм аа. Метрийн дамтай 2 цүнхтэй гараад тий. Тэгээ очсон чинь юугасаа өрөөс олох боломжгүй намайг орон дээр гаргаад хэдэн хуруу савны амсар хэдэн хуруу нэгцнийг үзгээд хэвтүүлэхэд бүр ингээ яг би яг дүлэх гэж байгаа юм шиг. Энд чинь нөгөө өвдөлт дүлэлт хоёр ч өөр өвдөлт тахгүй юу? Тэгээ бас ингээ нуруу өвдөг. Өмнөхдөр нуруу өвдсөн санагдаа сая тэгсэн чинь ингээ яг юм доод давсаг хавар өвдөдсөн. Тэгээ би бас өвдөлтөө ялгаж чадахгүй гахаа. Тэгээд тэгжсэн чинь ингээ дүлэх гэж байгаа өвдөлт ирсэн байхгүй юу? Ингээ зүгээр ингээ дуншилт байж ийсэн аа. Чи чамд тайлбарлаад ойлгохгүй л тээ. Чиний эхлээд чиний шээс чи үржсэн дараа чиний баас чи үрсэн гэсэн ойлгосон уу? Гэхдээ яг тэр дүлэх гэж байгаа өвдөлт болохоор бүр яг баас хүрж байгаа юм шиг бүр би нэг дуграад унсан штэ санаж гэнэ үү гэх гинттэй. Тэгээд намайг үтсэн чинь орон дээр гаргаа хөвтүүлсэн чинь би яг дүлэх гээд тах шиг байна гэж би эмчтэй хэлсэн чинь тэр хэд угаасаа өөрөө солихоо болиё гэж шийдэх шиг болсон тий. Би бас тэгж ойлгосон. Шууд эндээ төрүүлээ. Тий. Тэгтээ эдгээр ингээд амар тайван тий. Ингээд хинч үрнэ ингээд сандраад юу хасан шинжтэй юм бэлэхгүй байгаа тий. Тэгсэн мөртлөө ингээд
тэнд ингээд амар олон шийдвэрүүд амар олон шийдвэрүүд ингээд гараад яваад байгаа байхгүй юу тий. Тэгснэ ингээд замд болохоор би нөгөө төрөлтийнхаа планыг үзүүлсэн чи юм юутэй өрөөнд ормоор байгаа мó гэдгснэ чи усан дотор бүр усандаа төрөх талаар бодож үзээгүй юу гэд надаас тэгсэн тий. Тэгэхээр би it's not common in my country гэдэг. Монголд ер нь тэгж нэг төрүүлдэг юм чинь би юм юу биш те надад ийм би сайн мэдэхгүй болохоор төрх орон дээр төрөй гэж бичсэн байгаа. Гэхдээ гэсэн чинь энэ болохоор амар их хүмүүс төрдөг юм чинь чи ямар ч аюулгүй тэгээ бас зүгээртэй гэх нэг амар тийм намайг ийм пуш хийсэн те. Тэгсэн те ихнийхүүд тэр охины нэр нь хэм гэжсэн бэ? Bridgerton гэсэн мэс нөгөө юу? Хараач Bridgerton. Нэг тиймэрхүү нэрээс би бас өвдчихэж бас нэрийг хараад байгаа. Тэр охин энэ зүгээртэй байнга бид нэр төрүүлдэг. Тэгэхээр усан төрөөж бас болно гэх. Тэгэхээр тэгж бодож ивэл тэгээ нэг тиймэрхүү яриа болчоод тэгээд төрх орон дээр биш нэг үйлдлийн орон дээр үзүүлсэн чинь 7 см нэгтсэн байна гэдгсэндээ шууд тэгэл баг хилээ хойгууддаг байсан чинь шууд миний ингээд тэр дүлэлт нь ирээл тэгэл би бүр угаасаа орноосоо босч чадахгүй тэг чи бөмбөг авъя гэсэн чинь бөмбөгөндөө яваад ирэх оронд нь баг төрцөн үү яас баана бэлтээгээд баана бэлтгээд 15 минут орон чи тэр хооронд тэсгээр юм шиг байна уу гэж тэсээгээд тэгээ хүлээгээд орон дээр гараад хөвцсөн чинь өвдөлт амар гайг болсон шүү дээ. Би өмнө нь болохоор ингээд доош хараад зогсох юм бол өвдөлт гайг болдог гэж бодсон чинь хөвтөжсэн чинь надаа өвдөлтээр гайгүйсэн. За тэр ясна амар сонио. Би болохоор өмнө нь юм бариад хагас тонгоогоод ингээд юм бариа хийсэн чинь ингээд гар хөл бүх юм салганцсан юм шиг байгаа. Ингээд бүр чичрээд болохгүйсахгүй тэгж жагаад хөвтсөн чинь нөгөө гар хөлн дээр ингээд ачаал ирэхгүй булчин дээр ачаал ирэхгүй зөвхөн нурууны тэр давсагны өвдөлт ирсэн болохоор арай гайгүйсэн. Би бүр тэгээд хөвтгөрөөс арай гайгүй юм шүү. Гэхдээ хүүхдэд доошлуулахын тулд хөвтөж бол өвдөж болохгүй л дээ. Хэрвээ удаа өвдөж байгаа хүний хөвтөх юм бол тий хөвтөж байх юм бол хүүхдэд угсаа доошлохгүй шүү дээ. Тэгэхээр босхоос уруугасаа эсвэл бөмбөн дээр суух. Бөмбөн дээр суухаар ч угаасаа бүх булчин чинь бас суларчж байгаа байхгүй тий. Тэгэл ус бэлэн болчлоо гэхээр нь та сүүлийнхаа хүчийг шахвал гэс хувцаатай ялал ус руу яваал арсан чинь бүр ёо бүх хөвтөлтнэр ингээл байхгүй болох нь цаашаа. Тэгтээ ямарчсан миний 70% хөвтөлт ингээд байхгүй болсон юм шиг санагдчих надаа. Халуун бүлээн ус байсан болохоор тэг гоё ингээд булчин суулраад идэм болов мэдгүй ямар ч юм ингээд булчин руу орч мэдгүй тэгтээ удаа яг ингээд чамайг анх ус руу ороод орж байгааг харахад бол надад амар тухгүй аюу хэцүү юм шиг санагдсан. Ингээд дөрөв хөллөөд тэр чинь зур байна штэ ингээд хатуу тий тэнд ингээд бүр ингээд тэгж амар удаан байх юм байна гэж бодсон тий. Тэгээ би тэгээд чамайг уртлынхаа эндээс барихгүй мүү гэдгсэн чинь тэр нь улам хэцүү. Тийм учраас зүгээр дөрөв өллөө гэдэг. Тийм гарын дээр ингээд гарын булчин ажиллахад би угаасаа тэсэхгүй байгааз байхгүй юу? Харин энэ ч угаасаа тэгжлээсэн л да. Тийм. Энэ угаасаа энэ position нь илүү зүгээр. Тийм болохоор ингээд байж игээд. Гэхдээ харахад бол амар хэцүү амар тухгүй харагдсан. Оо юу ярих гэж юм бэ? Тэр юу бас амар хүч оруулсан ш нөгөө нэг жели. Хүлээ авах хэсэгт нь байж хата бүр ингээд шууд салгалаад тэгээд юу uuсан штэ тэр жели uuсан штэ тийм нөгөө яг энержи гэсэн жели штэ тийм нөгөө хэрвээ хүмүүс мэдэхгүй байх юм бол жирэмсэн үед яг тэгж өвж явахт угаасаа яг юу ч идэж ууж чадахгүй тэгэнгүүт ус мэдээж бол бэлэн байх хэрэгтэй. Тэг би ингээд ус ууйгингүүт чинь тэр бөглөөний таглааг онгойлгох миний бүр амар уураг үргээдсэн штэ сорултаа байх хэрэгтэй. Тий сорултаа аяхтаа маймаа гэж шууд өгөхгүй бол хараа ус гэд тэгэнгүүт тэр нэг бүглөө 3-4 ирүүлэхээр эрлэтээс нэгсэн. Тэгээд тэр energy drink уусан чинь бас шууд ингээд амар хүч орж байгаа юм. Energy drink биш, energy jelly. Jelly ингээд шахдаг нөгөө нэг convenience store зардаг Япон. Тэр хоёлоо яг төргийнхөө урд 7 хоногт эндхийнхаа Японд л өрөөс алсан. Тэ энд ерөөсөө зардггүй те. Японд л зөндөө зардаг. Монголд бас зардаг штэ те. Юу гэдэг вүлээ тэнийг тийм нэртэй болно те. Тийм. Ямарсан energy гэсэн юутай юм jelly. Хоёрыг авсан. Тэрийг яг нэг нь хуугал төрсөн дөө. Тэгээд тэр ингээд амар хүч оруулсан. Тэгээд дараагийн амар тийм гоё суларсан юм нь болохоор тэр усанд ороод тахгүй юу. Надад хамгийн хэцүү өвдөл тэр хүлээ авах тэр ингээд хүлээгээд тэр яг тэр орон дээр нь бичсэн юм. Надад бас яг нэг бодогдсон зүйл нь ер нь юу уух вэ? Юу идэх үү гэдэг өөртөө амар сайн бэлдэж очих хэрэгтэй. Тэндээс цаанаас нь ерөөс юу ч өгдөггүй юм бэлээ шүү дээ угаасаа. Хоёул тэр сүүл усыг сорултаа ус гэж яг хилж иж авсан болохоос ш тиймэрхүү юмөрсө байхгүй. Тэгэхээр уул нь хоёулаа тийм сорултаа аяга авсан. Гэхдээ төрөх болоогүй байгаа байлгүй дэгэнгүүтээ машинаа авах зайг өөртөөс шүү дээ. Машинаа нөгөө имлэгийнхэн доор нь паркинг хийж тийм байлээ. Тэнд ингээ хийхдээ тэр аяхтайгаа цүнхэнтрээ бүгдийг орхицсан байсан шүү дээ. Тэгээд дээшээгаа хоёлаа шууд гарцсан. Тэгэнгүүт ер нь яг тийм юмнуудаа амар сайн бэлдэж хэрэгтэй санагт. Тэгээд тэр жели бол айгу
гой санагдсан. Яг өвдөж яхад хүн юм зажилчих бараг чадахгүй байх те. Тийм амар хэцүү. Улан бараг хүч орж ажиллах гэдэг амуу яах гэдэг юм те. Тийм хоолойгоо яг нэг хөршнөөс нь аваад явсан штэ тий. Хүүтэн тэгээд зажлах шаардлагагүй тэгээд яг ийм би ямарч нэг дахиад 2 3 контракшны нэг арай хүчтэй давах тийм юутай болж исэн. Тэгэхээр тэрийг бас бэлтжүүл зүгээр. Ер нь юу идэх үү мэдхүү гэдгээ бас айгуу сайн тооцоолох тий. Монголд ч гэсэн ер нь урт өвдөж байгаа бол яаж хүч алдахгүй зөв ядрахгүй байх уу дүүлэх хүчтэйг үлдэх үү гэдгээ бодохгүй бол. За тэгээд усанд ороод энэ дэр жоохон алдсан юм нь болохоор ер нь хаанч хэлдэг нь их барих хэмжээ сайн сонсорой. Зөв дүүлээрэ гэдэг юм ер нь дандаа хэлдэг штэ. Жирэмсэн байгаа хүмүүст тэнгүүд би их барих хэмжээ дагна гэд ерөөсө бодцсон. Тэр талаар зөв дүүлнэ гэдэг тал техникийг нь бол зүгээр заалгаж ийсэн дээ төргийн сургалт маргалтын дээр. Тэрнээс биш яг яах вүлээ гэдгээ ерөөсө дээш төлөвлөөгүй байхгүй юу. Миний ерөөсө огт бодоогүй юм. Тэгээд тэнд ингээд амар сонирн байсан юм нь болохоор би яаж дүүлэх үү гэсэн чинь би чинь чамд өөрөө хэлнэ. Дүүлэхээр ахын бол дүүл түлхээргүй ахын бол бити түл гэдэг юм хэлж байгаа байхгүй. Монголд ч юм болохоор за одоо нэмээд дүүлээрээ за одоо болсон. За дараагийнх нь ирж гин за дүүлээрээ ч гэдэг юм уу те. Тэр ирж гин гэдгийг яаж мэддэг юм бол ер нь яг дүүлэх ёстой гэдгийг яаж мэдээд хэлээд байдаг юм бол Монгол те. Химжиж идэг байхгүй юу? Нөгөө өвдөлт химжээд гидсэн дээр нэг юм зөөлөгчтэй шүү дээ. Хараад бол биш тэр химжилтийнх нь юунаас юм бэ? Хараад ч бараг мэдчихдэг хөө. Энд болохоор тийм төрх хүүхдийн зүрхний цохилт химжиж мэдсэн юу ч зүйлгээгүй тийм ямар сонио. Би ер нь эндхийн технологи энэ нэмлэгийнхээ ер нь орчин үеийн технологи ашиглахыг ер нь үзэхгүй байсараа байгаа төрчлөө тийм. Нэг технологи ашигласан шүү дээ. Юу. Газ. Тэр одоо технологи гэсэн. Тийм тэгэл ер тийм хэмжиж мэмжээгүй гиз мэдсэнд ямар ч тийм юм зөөлгээгүй. Тэгэл шууд усанд ороод яг ингээд доороос толь тавьчаал бүүн тэр 2 3 хүмүүс нөө тийм яг хараал. Тэгээ би нэмж дүүлэх үү яах уу гэсэн чинь ингээ яг өөрийнхөө биеийг сонс гэж хэлж байгаа байхгүй. За ер нь бол хүн тэгжил төрөх ёстой хэл та. Гэхдээ би эхлээд би зүгээр ингээд дүүлээл нэг дүүлээл болоод тий сүүлэх тэр нь би зүгээр бүр сайн дүүлэх ёстой байх гэж зүгээр өөрөө бодсон байхгүй юу. Одоо яг ингээд тэгж амар өвдөж байгааг тэгж энэ бас бодож чадчихэв нү те. Үгүй би ингээд зүгээр ингээд одоо зүр тэгж ярих чааш энэ чинь ингээд юм баас ирч амжиг өвдөлтөхгүй. Чи ингээд баах ч амжиг мэдрэмжлүүлж жоохон дөвлөөд баасаа гарна шүү дээ. Баахж байгаа мэдрэмж төрөхэд бол ингээд бодож байгаа баач нь л та те. Тэр чинь тэгж амар өвдөхгүй байгаа шүү дээ. Зүгээр тийм тэр бол амар өвдөлт гэж би зүгээр зөвлөд баг. Тэр үед ингэж бас эрүүл ухаанаар гэх нь хайшин амар тийм logical сэтгэлгээгээр тийм би тэгэд ингэж миний хийгээд байсан үйлдэл болохоор ингэж дүүлж байгаа. Тэгтээ ингэ бүр ингэ нэмж хүч өгөхгүй байсан байхгүй юу? Зүгээр ингэ яг дүүлээл тэгэнгүүт ингэ хүүхдийн толгойныг хальж хуугаал буцаал ороод буцаал ингээд байгаа юм баг гэж өөрөө зүр бодчихж байгаа. Толгой нь гараад ирлээ. Тийм. Тэгээ надад ингэ ямар нэгэн instruction хэлж өгөхгүй болохоор тэг би тэгэл болоод хизээ дуусхаа мэдгүй байгаа штэ тий. Би болохоор өөрөө нэмж юусэн пуш хийхгүй. Хэлэхгүй байсан юм уу би сайн мэдгүй энэ бичлэгээ үзээд. Үгүй ер нь тэгж хэлээгүй. Зүгээр тий. Толгой нь харагдаж байна. Энтер гэдэг л юм хэлсэн байхгүй. Тэгээ толгой нь харагдаж ирэхээр жоохон дахиад дүүлэх юм байна ч юм уу. Би өөрөө тэрийг контролд толчж байгаа байхгүй. Тэгээд дүүлэх гэж хэлээгүй зүгээр you doing great л гэж хэлжсэн. Оо намайг зүгээр л тасралтгүй магтчихлээ. Тий. Ерөөсөө тийм л юм. Тийм болж юм зүгээр тийм чиний юу хийж байгаа чинь зүг байна гэд би тэгэл сүүлэх төр нь бол одоо байдгаараа гэх юм уу тийм ямар ч дүүлэлт ирэхтэн толгой хараач чинь тэгэхээр амар сайн дүүлээл тэгэл тэрний дараагийнх дээр дахиад нэг дүүлээл тэгэл баг гарсан баха тийм хоёр дахь тэр нь өө гарчлаа гэлтгсэн. Тэгсэн бараг л тэгсэн. Би тэгээ бараг итгэв. Миний санаж байгаагаар бол тийм байна. Би бүр ингээд юу гэд бараг ингээд тийм ингээд тэгтээ ингээд толгой гарч явах та. Жойн жоохон амар төрж байгаагүй хүн энийг сонсол жоохон амар хаа тий. Тэг толгой гарч явах мэдрэмж бол яг ингээд ийм burn хийж байгаа мэдрэмж бол яг төрсөн. Тэр үед л би яг урагцсан байх гэж бодсон. Гэтэ би бас бодсон. За том толгойтой үнтэй суусан чи урагдахгүй төрөх угаасаа боломжгүй юм байна. Эхлээд ямарсан толгойн гарчлаа араас нь би нь бодохоор уг нь бол толгойноос том байхаар ч юм шиг тий. Тэгсэн чинь дараагийн дүүлэлтэн дээр нь шууд ингээл яг нэг юм гарч байгаа мэдрэмж төрвөл гэл тэгэл шууд тасаал авсан тий. Чамд ингээд ер нь хажууд ингээл өвдөл байгаад тахт ер нь ямар байсан. Тэгтээ яг амар хурдан байсан болохоор нэг ингээл инктиг гэснэ хийгээл яваадсан бах тий. Харин тий. Би ихний төрөлтийг бүр амар утсан гэж бодоод байгаа байхгүй юу? Ботсон ер нь бол. Саяных бол ер нь харьцангуй хурдан байсан. Баг амар хурдан байсан. Ялангуяа усанд орсноос хойш бүр амар хурдан байсан. Надад амар хэцүү санагдчихсан зүйл нь
усанд ороод Тэгж дөрөв олон цаг хөлчөөд яг өмнөшгөө би төсөөлөд авах. За ингээд хитэн цаг өвдөх юм бах та гэж бодоод бүр надад бүр амар хэцүү санагдаад. Чамд энд явган суух хэцүү байсан. Бас хэцүү байсан. I have no idea. Тэгээд би арай ямар хэцүү юм бэ гэж айгүй харж байсан байхгүй тэр үед бол. Тэгсэн чинь эхний яг хитэн дүүлэлтийнх нь араас нь өө толгоо нь баг гараад ирлээ гэдэг хэрэг би бүр What? Хиний толгоо гэдэг. What гэж яг чигээс тийж бодсон. Тэгэл өө гараад ирлээ. Маш сайн болж ийн нэтэрэ гээл те. Тэгэл дэрэнгэсээ өө гараад ирлээ гээл май хүүхэд чинь гээл бараа өгсдөө те. Нэг хэр чи бүр амар өөлцсөн юм шүү дээ. Яг тэр нөгөө ингээд яг хүүхэд нь гараад яг тэрийг ингэж гаргаж ярьж байгаа тэр мөч бол амар юм. Хөрхмөс. Амар юм. Би яг үнтэй санахгүй яг мэдрэмж өгдөг юм байлээ. Бүр ингээ. Гэлөө. Тэгтээ хоёлаа чинь ивэл дээр юу нэг хөөлж байгаагүй шүү дээ. Тэгэл шууд үйлсэндээ ингээл гарч ирэл шууд час гээл ойлал. Ойлтын сонсох бас амар хөөрхөн тий. Харин тий. Яг муухай ойлцсон уучлаарай. Харин тий. Нэг харжсэн хүүхэд маань энд унтаад би бол яг юу ойлгох юм аа яг юу болоод өнгөрөө гэж бодвол тэг чам руу харсан чи бүр амар ойлцсон юм шүү дээ амар нийтдээ. Би бол ямар ч ойлгох их байхгүй би ингээ нэг юм болоод өнгөрсөн юм ингээд ойлгож амжихгүй баг. Гэтэ ингээд бүх процесс Монголоос бол шал өөр гэсэн. Эсвэл усан төрсөн болохоор өөрөөс нь мэдэхгүй. Жишээлх юм бол тэг усанд нь бит хоёрыг байлгаалсан тий тэр усанд. Бас хүүгэн таслаагүй шүү дээ. Ерөөсө төрчөөд ерөөсө хүү таслаагүй. Нэлээд удаа. Тий. Тэнгүүт чи ингээд бид нарт Монголд хэлдэг юм нь болохоор бантай усанд орж болохгүй. Энд гэхдээ бас бантай усанд орж болохгүй гэж хэлсэн баха. Үхсэх тамийн халдвар аавна гэд. Шин ингээд савчин онгорхой байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд бас бохор орох магадaltaй штэ уг нь бол тий. Тэнгүүт тэнд ингээд байлгаад байгаа нь бас айгуу сонирхолтой заяа. Дараа нь хүүхэн таслахгүй бит хоёр баг цаг хамт байсан үү тий. Тэгсэн. Тэгээ суугаалсан шүү. Тий, бит хоёр хүүгээрээ холбоотой байгаа лсэн тий. Ихсээ гаргаа. Тэнгүүтээ одоо хүүхдээ аваад босгингүүтээ хүүгээ таслахгүй тэр чигтээ босоод 0 дээр суулгасан тий. Яг тэр өрөөнд нь 0 байсан. Яг тийм одоо төрхөж зориулсан юм доороо юм битүү 0 гэх юм уу та тий. Юм хаалттай. Нөгөө юугийн тосож авдаг тийм нөгөө ихсийн тосч авах зориулттай тийм 0 дээр суулгаж байгаа. Тэгтээ бит хоёроос холбоотой л байсан тий. Тэгж тэгжсэн аа ингээд хүүн ингээд бүр цав цагаан болцсон байсан шүү дээ. Тэг ингээд энэ араа цав цагаан болцсон байгааз гээд одоо хайчил гээд тэгээд бараг цагийн дараа тэр хэлхээс тэгээ цаг байсан. Тэг Монголд бол төрөөл хүүхдийн шууд авч аваад хувцлал ингэр дээр айд ирдэ шүү дээ. Тэгсэн чи энд болохоор тгийгүү те. Нүм нүцгнэрэл л байсан те. Би ч хувцгүй хүүхд ч хувцгүй. Тэр сайн халуун биш те. Алчуур тавьсан. Тий нэр нь ингээд халчуур тавьсан. Хүүг нь хайчилчаад тэгэнгүүтээ надаас юусоо аваагүй те. Бүр хин ч аваагүй. Сөүлөгч юу ч ахгүй. Тэгээд амлуулаачгүй бараг цаг тэгж байсан хүүхд ингээл унтаалсан тий. Тий. Тэрэн дээр харин тэгээд хүүхдээ зүгээр унтаал байдаг юм бэл ш тий. Амар сонирхолтой тий. Тий. Яг төрхтөө гарч ирээл уйлал тэгэл цээжин дээр ирээл унтаад өгсөн тий. Харин тий. Амар хөөрхөн мөөмөч амлуулаагүй яг тэгэл цээжин дээр нүүн нүцгнэр битэр хоёлоо нүүн нүцгэн байж байгаа л тэнгуүдээ хүүхдээ тэврээстэй чигээрээ би яг 0 дээр сууж байгаа байхгүй тий. Одоо ингээд доошоо ихсчин гарах хэвээр хэрвээ тариа тариулах уу гэсэндээ ихс гаргадаг тариа тариулах уу гэдгээр нь надаас би өөрөөс тэр талаар сонсож байгаа юм чинь. Тэгсэн чи дахиад яг нэг хүүхчгэн пүл гээл унаал тий. Бараг 5 минутын дараа унцаах тий. 30 минут болоод гарахгүй бол тариа тарина гэдгийгсэн шүү дээ тий. Тэгээ тэр ингээд айгу чек хийгээд тий. Тэр ингээд бүтэн ямар нэг үлддэхгүй байх хэрэгтэй юм л л тий. Шалгаж яаснаа. Тэгээд орон дээр очиод тэгэл дахиад нүцгнэрээ тэнгүүтээ ингээд амлуулаад бараг цаг болсон баха. Идээлсэн тэ нэг хөрхөн. Идээлсэн тэнгүүтээ яг тэр чинь баг ингээд 2 цаг болчихж байгаа байхгүй тий. Тэжин дээр байлгаад тэгээ ингээд харангууд бүх юм нөр хүүхдийг чи ер нь даарж ин марж ин гэж огт бодохгүй. Өөрөө амар хүүтэн байсан. Яг үндэ амар хүүтэн байсан тий. Би бараг даарад байсан уу яагаад гэсэн. Тий. Хүүхдийг ерөөсөө зузаалж хувцлахгүй зүгээр л нүцгнэр нь цээжин дээр байлгаалаа тий. Сонирхолтой. Тэгжсэн дээгүүр хочцсон. Тэгэл байж байгаа. Тэгээ бид өөр ингээд бах юм хочцсон тэ өөрөө хүүхдээ тэгсэн чинь хүүхдээ чинь температурыг үүссэн ингээд шаардлагагүй ингээд нормал байгаа учраас айх хэрэггүй гэдэг чсэн тэ. Тэгэхээр тиймэрхүү зүйлийн ойлголтын зөрүү юу эсвэл бас мэдээж цаг уурын өөр улс ч юм уу тэ эсвэл тэр соёлны өөр байдаг болохоор гэдэг юм уу. Үнэхээр өөр санагдсан юмнууд нь маш өөрөөстэй. Монгол жишээлбэл усанд орохгүй байх хэвээр гэдэг чинь гэтэл энд усанд төрж байгаа байхгүй тий. Гэдэг чинь юу гэсэн
юу юм те. Төрснийхаа дараа шүршүүрт орчих гэж шүршүүрт орсон шүү дээ. Тий. Зөөр ор гэсэн штэ бараг те. Чи одоо орсон дээр гэж вэ те. Тий. А тэр өвдөж байгаа тэр газаас амар сонирхолтой юм лээ те. Оёдлаа хийлгэж явах та. Тийм. А тэгээ байжснаа нилээн байжснаа дараа нь болохоор тусдаа өөр сөүлэгч юм уу, юм ч юм уу мэдгүй нэг хүн орж ирсэн яг тийм нөгөө оёогийн шалгаад тэнгууд одоо хэр их урагдaltaй аниас ийсэн гэдэг юмнуудыг хэлж өгөөд амар их юм төлөвлөсөн байсан шүү дээ. Ингээд өрөөндөө нөгөө essential oil хасаагаад ийм i50 байна гэсэн юу i50 маань тий. Тэгээ дээрэс нь өвчин намдах опшнуудаас ингээд сонгоод монгод хизээ яах юм юу аа маань гэсэн чи тэр мэрийг ярилцах ч тийм сэхэлгүй шууд төрчихөж байхгүй. Тэнгүүтээ би тэгээд өөрийгөө оёогүй төрчлөө гэж бодсон байхгүй юу? Яагаад гэх юм бол бас тэр чин төрөөл баг 30 минутын дараа шууд ингээд надаас асуух ч хөө Монгол тахт ингээд жоохон дотор урагдaltaй нэг жоохон ойч гэл ингээд ойчээс болохоор энэ удаад ингээд ирээд тэгээд хідэн урагдлын 1 2 3 4 зэрэг байдаг ч юм уу да тий 3 4 зэрэг байх юм бол цэцлэг өрөөрөө явдаг гэсэн тий. Тэгээ 1 2 ах юм бол зүгээр доо second тэгээ 2 дахь зэргийн урагдaltaй байна. Тэгэхээр эндээ ойчин гэл чи нугас тарай хийлгэх үү гişгтэй би тэгээд хүүхдээ нугас тарайггүй төрүүлчихэд оёолох гэж ингээд нугас тарай хийлгүүл хайрнас тий. Тэгснэ ингээд тийм өвчин намдах хийх хүмүүс ч хийн л дээ. Тэгтээ яг тэгсэн ч гэсэн ингээд мэдрээд ах юм бол нугас тарай хийлгэж болно гэдэг нөө гэд. Тэгснэ нэг юм тарай тий нэг жоохон мдээгүй болох тэр хайд тарайд тэнгүүтээ хэрвээ бүр өвдөлт мэддэгдвэл энэ газнаас сараарэ гэд тий. Би тэгтээ тэр газнаас өвдөлт юу яж хахтаа бол сараагүй тий. Контракшн ирж хахтаа бол сараагүй тий. Дуншилт явагдаж хагаад өмнө ер сараагаа тийм зөвхөн тэр оёо хэлэхдээ сарсан байхгүй. Тэр өвдөлт нь бас амар хүчтэй хам бол тэрийг өгнө өгдөм байлээ. Тэр газ нь гэхдээ амар кайфтай заяа. Ингээ соронгууд бүр ингээ яг бүр шууд манраад угаасаа тэр өвдөлт бас нэлийн юу яд юм шиг үлээ. Тэг хүмүүсээс яриад захгүй тэр газ нь бас нэлийн өвдөлт намдаад юм байлээ гэдэг нь би одоо газ үнэрлээ яваа юу юм гэж боддог. Тийм газ гэж нэрлээд байгаа боловч ямар ч нэг тийм газ маацны амт өнөр бол байхгүй л тийм амрууга нэг юм хүчил төрөгч юм шиг хийгээд тэрийн сарангуйт амар дуграад идэгтэй хинэттэй. Тэгээд сарангуйт ингээ яг манараад яг тэгээ яг ингээд сайхан манарсан байх үед яг нэг шил вайн ганцаараа ууцсан юм шиг тийм манаралттай заяа. Тэр юу оюулж моёлж байгааг ойлгохгүй. Тэжсэн тэр нь амар хурдан гарчин сорохгүй болон тийм 3-4 минут болоод зүгээр болчиход байгаа байхгүй юу. Тэнгүүт нь тэгээ дахиад сараад байгаа байхгүй юу. Тэг ингээ манраалт болоо л тий. Готлын цав маа үнэрлэн гэдэг процесс тиймэрхүү юм байдаг болооч гэж. Тэртэй айгу зүгээр санагдчих надаа. Юу газ уу? Тий. Яг үнэхээр ингээл амар өвдөж байгаа тиймэрхүү. Ама чи намайг номошд үз тэгээ намайг унтаад үз. Номошгүй штэ. Үу тийштэй юм нэг хөө. Та намайг унтаад үз. За тийм нэг хөө. Хүүг авчихдээ би. Тэг минь яаш. Тэр газ гоё юм лээ. Тэгэхээр төрж байгаа юмсах юм бол газ сараарай ч гэж. Надаас зүгээр санагдсан. Бүр амар олон цаг өвцөн сүултээ нөлөөлөхөө байчт юм билээ гэдээдсэн. Нөгөө амар өвдөлт нь юусаар тасралтгүй сорж ийн гэсэн үг үстэй. Тэгээд тэр нөгөө бааныхын дээр бас газ эсэж шүү дээ дараа нь харсан. Яг ингээ сорт юм шиг баан дотор байхдаа сорт юм байна гэж бодсон. Уг нь бол оёогүй төрсөн бол яг бүх юм яг гоё төгс болох гэж байсан тий. Тэгээд оёотой төрөх чинь жоохон юу ачт юм аа. Дараа нь жоох хэцүү. Тэгээд яг тэгээдсэн чинь нэг хүн баяр үрий дандаас нөгөө нэг кисрээр төрдөг болохоор өөрөөрөө төрдөг хүмүүс татархдаг гэсэн юм чи би тэгвэр нэг хүн тэгээчээс байхгүй. Окей. Тэгтэл юу н аль нь ч байсан гэсэн урагдчихээн гэзээ зүсүүлчин гэдэг бол төрөх гэдэг бас амар процесс ах шүү те. Тэгсэн чинь те дээр энэ тусдаа өрөө байхгүй байна. Хүнтэй хамт байх юм байна. Тэхийн тулд нөхөр чинь 9:30 гээд явна. Тэг хүүхдтэйгээ үлдээд өглөө юм гэлүү те. Тийм, тэр нь өстой таалагдаагүй. Тийм, баг уур хүрсэн шүү дээ. Эдэлээ чинь 1 гээд төрчихөж байгаа юм. Тэ? Тэгээ ерөөхдөө төрсний дараа нэг цаг 2 цаг гэвэл зүгээр байгаа л те хөвгүүлээл оёо моёо энэ гээд байжгаад 3 4 болоод тэгсэн чинь 6 хүртэл энэ өрөөндөө байжгаад тэгээд дэшега амрах өрөө гэхүү эсвэл хонх өрөө гэхүү те төрсний дараах өрөө рүүгээ явна. Гэхдээ нөхөр нь бол 9 гээд явах хэвээр шүү дээ. Тэгэхээр гайхаад тэр нь жоохон хэцүү санагдсан. Хэцүү гэдэг нь гэхдээ одоо бодохоор бол Монгол нэгдүгээр төрсөө тийм биш те. Монголчин хоёлаа 3 4 хонд хонсон те. Би бараг сүйд рүү солих хувцсан уцгүй очсон бүр ялангаа алдсан штэ. Тэгээд
Нэгдүгээр тийм байгаад байгаа юм. Хоёрдугаарт төсөөлөл байхгүй байгаа юм тий. Шууд харин юу илээ гэлэх ч юм уу тий. Тэр төсөөлөл байхгүй байгаа учраас айгүй онцгүй. Гэтэ бас амар тийм нэг тухгүй нэг тийм тэнэгэл санагдаадсан надад тий. Ямар сонин нэг хідэн өрөө бэлтчих үү гэж бараг бодож байгаа ч юм шиг тий. Тэгэнгүүт яалч өдөр ачааллаасаа шалтгаалаад тэгэл тэгж олон хідэн 100 өрөө бэлтгэх хасалт боломжгүй байдаг байлгүй дээ. Тэг яг улсын имлэг болохоор тийм юм шиг байна. Тэг хувийн имлэг бол яг дор хаяж 1 юм 2 бол хонолтдаг юм билээ л дээ. Тэгтээ тэгтээ хоногийн $1100 гэсэн байхгүй юу? Өөх тийм үү? Тийм. Тэг хүмүүс болохоор аль болох эртхэн шууд тэр өдрөө гарчвал баг $1100 амжиж байгаа учраас ерөнхийдөө арай happy гэх юм билээ л дээ. Хувийн имлэгийнх нь $1100 нь даатгал нь төлөгдөх юм уу? Cover хийх юм уу? Даатгалаасаа шалтгаалах юм билээ. Гэтэ миний нөгөө ярьсан хүмүүс болохоор угаасаа 100% өөртөө нөгөө даатгал нь 12 сар нь хүрээгүй. Тийм байсан болохоор угаасаа төлөх байсан. Тэгэхээр окей. Угаасаа $1100 гарах уугүй юу гэдэг юм байсан учраас шууд 1 хоноод гарсан гэдлүү дээ. 2 хоног хуу гэхт нүггүй гэж шууд гарсан ч гэлээ. $1100 хоногоос хэцүү юм те. Тийм. Тэгэхээр яг хувийн имлэг бол арай мэдээж асаргаа ч юм уу хувийн өрөө мөрөө тэг хоолунд нь л арай гоё байсан гэдгсэн. Гэхдээ 1100 хэрс жоохон чангагааз. Тэгээ би яг бодсон Монголд яг улсын имлэг төрсөн бол яг улсын имлэгтэй харьцуулж байгаа учраас бас арай гайгүйж магадгүй. Одоо бол ингээд миний хувьд бол ингээд бүх юм дандаа хүлээттээс ингээд дор исэн байхгүй юу? Төрөлтийн экспириенс гэх юм уу? Хаа очиж бүр ямар ч асуудалгүй төрсөн учраас ингээд болчихж байгаа болохоос ш чихнээс машин төрөх боломжтой хэлэх ч юм уу те. Эрт очивол хүлээж авахгүйгаас эхлээл те. Төрсний дараа анхны төрөлтөөсөн бол надаас амар хүнд тусна тэр өдрөө гарч байгаа би юу ч мэдэхгүй шууд хөөхтдээ гарч байгаа байхгүй те. Бас нэг юмаа нэг төсөөлөл байгаа тул за тэнд ингээ ганцаараа нөхөргөө хожижснаас гэртээ гарагдаа гэж бодох жоос эхэлтэй байхгүй. Тэрнээс шууд ингээ гаргацсан бол надад бол бүр амар хэцүү байх байсан хэрвээ анхны төрөлт байгаад. Тэгээ ингээд бодсон чинь яг улсын имлэгт ч гэсэн ээжүүд ингээд уус нэг платанд л байдаг юм байлээ л те. Төлбөртөө өрөө гэж байдаг. Тэр нь бас хоногийнх нь мөнгө нь уг нь гайгүй. Гэхдээ бас амар цөөх учраас барагта олдохгүй тий бас тэл талбал хэрэгтэй алт юм шиг байгаа. Манай хөрхи улсын имлэг чинь бас амар ачаал нэх тогтохтой байдал нь жоохон муул болохоос биш ачаалал юуг нь харах юм бол адилхан байгаа даахгүй. Энд бол нэг юм жоохон юм тухтай юутай болохоос биш ачаал их яг улсын имлэг л байгаа юм л да. Тэгэхээр яг хэрвээ даатгалаа бүр сайн судалсан бол хувийн имлэгт төрөөд яаж coverлж чинь хувийн имлэгт төрөх юм бол бас нэг тодорхой бол төлөх юм байлээ л дээ. Тэгэхдээ тэгжснээс уг нь энгийн төрөлт хэмжээ энүүгээрээ төрчихил гэж бодсон. Дээрээс нь дандаа нөгөө нэг төржсэн туршлагатай хүмүүс энэ нэмлэгтээ төрсөн учраас юугаацахгүй. Тэг хүмүүс бол энэ ингээд төрөх амар гоё штэ даа гэдгийгсэн. Миний хувьд бол миний Монгол төрсөн экспириенс бол хамаагүй дээр байсан тий. Одоо хяналт юм уунаас эхлээл тий. Одоо ингээл гэхдээ яг Монголд бас яг хувийн имлэгт төрсэн бол нэг арай өөр. Тий. Үгүй улсын имлэгт тий. Хоёул ч бас хувийн имлэг төрсөн учраас харцангуй үйлчлэгээ сайтай байсан байж байна. Гэхдээ ер нь бол манай улсын имлэг ч гэсэн ерөнхийдөө ямар нэгэн асуудал гараад очиход шууд баг хэвтүүлчихдэг байхгүй юу? Одоо тэнгуүтээ бүх үзүүлэлтийг яг үздэг заяа. Тиймэрхүү процессын ачаал ихтэй байсан ч гэсэн ийм байна гэд хэлэхэд миний юу ч үзэхгүй байгаас тэ одоо энд жишээлх юм бол тий. Би бас яг нарийн юмын амарсан чам шиг мэдрэхгүй байгаа шүү дээ тий. Гэхдээ Монгол төрсэн тэр experience бол бас айгүй давгүй байсан. Яг тэр процесс талаасаа, үйлчлэгээ талаасаа нөгөө нэг бас бодсон юм нь хэлний асуудал зүгээр бас чухал юм байна гэж бол айгүй их бодсон. Хэлхэн төрөхөд бас хэцүү тий. Би бас ерөөсөй ойлгохгүй байгаа байхгүй. Яг тэр үгнүүдийг мэдэхгүй байгаа учраас. Бүгэн чамтай хэлүүлсэн шүү дээ. Тий. Яг тэр үгнүүдийн яг тэр юу өвдөж байгаа юм бэ гэдгийг нь жишээлбэл хэлж чадахгүй бол хэцүү шүү дээ. Энэ тэгээ заалтаа нь шүү дээ. Тэ. It's hard гэх юм уу? Юу hurts гэж юм тий. Тэгэхээр чин тэр нарийн яг үгнүүдийг нь мэдэхгүй. Тэгээ яг би одоо ингээд чамтай ингээд яг байн хамтаагаа шүү дээ. Тэгэнгүүтээ тэр эмчийнх нь хэлж байгаа маш их үгийг бол мэдэхгүй байгаа байхгүй. Тэр бол огт нөгөө ашигладгүй үгнүүд байгаа дээрээс нөгөө яг эмгтэй хүмүүсийн тий зөвхөн эмгтэй хүмүүс байдаг үгнүүд байгаа байхгүй бас айгүй их юм тий. Чи үгүйсээ монголоор ч мэдгүйсэн тэ хэрцэн гэж юу юм гэж. Хэрцэнгийн усанд ордог үлээ бид нэр.
Тий, яг тийм л юм шиг байл тий. Тэгэхээр би харин яг тийм юм билээ. Тийм болохоор би нөгөө ингээд видеонууд дээр өгнүүдийг оруулаад байгаа шүү дээ. Тэгэхээр яг ингээд англи хэлтэй оронд төрж байгаа бол тэрийг ядаж мэддэг байгаад байхгүй бол заавал мэдвэл зүгээр бах. Тэгэхгүй нэр гэсэн ингээд төрөх гэдэг чинь бол яг тэр төрж байгаа хүний хувьд сэтгэл санаа айгуу чухал шүү дээ тий. Гэтэл тэр сэтгэл санаагаа үг тайлбарлах гэж ингэж ядармааргүй байгаа байхгүй. харин Тий. Тэгэл амар тухгүй тэгэл нэг юма тайлбарлах гэж айгуу тухгүй байлгамааргүй байна. Тий аль болох мэдээж тэ тэрийг нь 100% байна гэж байхгүй шүү дээ. Тэгтээ тий яг тэр өгнүүдээ ер нь сайн тий цээжлээ болохгүй бол ер нь бичээд очсон ч яадаг юм. Тийм биз дээ. Тий. би ер нь л харин ингээл бүх одоо ерөнхийдөө ингээ процесс тус чинь. Гэхдээ би бол манай Монгол юм чимэлгийн салбарынхан бас айгүй хариуцлага. Одоо хариуцлагагүй юм зөндөө гардаг ч гэсэн айгүй тийм деталь сайн үздэг юм байна. Тэгэд бид нэр угаасаа нөгөө нэг юм экстрим орчинд байдаг учраас юм болгоныг бас шалгаж явдаг байх гэж бас бод. Энд бол ингээд тий энэ тэгтээ бүр юу ч тий зүгээр everything is fine лагаас тий бүр ингээд тэгтээ яг жигнэсээ бүгдээрээ тэ зүгээр л байдаг болол тэгдэг бах та. Яадаг юм бол би ингээд байна гэд хэлэхэд бүр ингээд тоохгүй тий that's totally normal. бүх зүйл нормал дээ энэ тэгтээ бүгдийн Тэгээ харин тийм би жирэмсэн байхдаа ч гэсэн нөгөө ингээл тий зүгээр ингээд ээхүүгээр хараач гэдэг юм хэлээд байгаа байхгүй. Тэгтэл намайг нэгдүгээр одоо хүү ороосон байна ч юм уу тийм юм ерөөсөө араагүй. Монголд ингээд янз бүрийн болоод очиход ургийн усын хэмжин нөгөө цэвэр ургийн ус нь бохирдолтой байгаа магааг надад бүр нэг ширхэгч тийм хийгээгүй заяа. 2 надлаханд очиж байгаа юм л тий. Бүр нэг ширхэгч технологи ашиглаагүй гэж бодлоо тий. Нэг ширхэгч төрөн төртлөө нэг ширхэгч татвар үзлэг хийгээгүй. Татвар үзлэгийг бол би нэгтдээ эрт хэлхий дэмждэг юм аа. За тэнгууд одоо ингээл ерөөхдөө тэр пост мостыг харангуут ургийн ус хэд байна, юу хэд байна гэл амар тийм юмрхүү юмнууд ингээ байнга хэмжүүлдэг. Очингууд зүрхний цохилт хүүхдийн нөгөө юм зүйлгээл зүрхний цохилт мохилт хэмждэг. Байнга тийм байдаг. Одоо энд бол бүр ерөөсөө тийм хийгээгүй. Тэгтээ яг нэг талаараа юу ч гэсэн хэрвээ эрсдэлтэй жирэмсэлж байгаа хүмүүс байх юм бол ер нь жоох аюултай. Тэг яг шинжилгээгээр нөгөө нэг сахар махар хараад ерөөхдөө эрсдэлгүй байна гэд нөгөө дүгнжиж байгаа учраас тэгж байхгүй л байгаа байх л та. Бас нэг юм заяа. Энд төрж байгаа хүмүүст илүү хүлээцтэй бөгөөд юм эргээр хардаг гэж хэлэх юм уу да. төрж байгаа хүмүүс гэдэг нь ээж нар уу? Ер нь тийм ингээ Монгол энд төрсэн Монгол ээж нартай ярих юм бол ингээд тийм ингээд юмын миний ингээ сөргөөр хараад байгаа юм одоо эргээр хараад идэг гэх юм уу да. Ойлгож байна уу? Одоо ингээд надад жишээлбэл миний ингээ хүү ороосон хэсгийг харахгүй байгаа надад ингээд амар төвшүүртэй байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Хоёлаа ивэл дээр тийм хүү ороодсон байна гэд. Тэгээд яг тэгж төрж болохгүй гэдсэн биз дээ гөр. Үгүй одоо нэг ороосон байл яг нормал 2 ороодсон эдрийг бол ингээд харж иж тэр чинь ингээд шууд кисэр болох хэрэгтэй байгаа байхгүй. Тэгтэл тэр ингээ өөр өөрөнд төрүүлэх гээд байгаа ч юм уу тий. Миний Монголд хэрвээ байсан бол би нэг амар шүүмжлэлтэй хандна гэдэг юмыг энд болохоор хүмүүс итгэж хүлээж аваад гэх юм уу тий. Айхтар хүмүүс шүү дээ. Тийм нэг айхтар хүмүүс гэдэг шиг тийм. Яг тэгж бас ханддаг. Тэгэхээр Монголд бид нараас эмч сувлэгч энтертайгаа бас айгүй тийм demanding харцаад байна гэж юм. Ингэх ёстой, тэгэх ёстой гэдэг юм. Мэдгүй ямарсан нэг тиймэрхүү бас харьцааны тийм зөрүүтэй юм бас байд юм байна л гэж анзаарсан. Би яг тайлбарлаж мэдэхгүй л юм л да. Тийм надад бол тэр ингээд амар сөрөг зүйл шиг санагдаад байгаа зүйлсүүдийг болохоор хүмүүс амар хүлээцтэйгээр угаасаа л тэгдэг юм байна лээ. Угаасаа ячдаг юм байлээ гэж тийм ойлгож гэх юм эсвэл хүлээн зөвшөөрч үгээр нь яваад байгаа юм шиг санагддаг. Монголд бол зөрүүдлээд үгүй тэгмээр ингэмээр байна гэж явчихдаг шүү дээ. Нэг тиймэрхүү байсан. Өдөрт нь гаргаад Монгол жишээлбэл өглөө нь 12 төрснөө 5 6 7 цагийн дараа харахчвал би бол амар гомдолтой болтно. Тэгтэл энд ал тий. Окей, bye bye гэстэй бараг л тий. Тий. Тэгтээ яг тийм нөгөө нэг асаргаа юуныхаа хувьд бол бас сайн л юм байл л тий. Бас халуун хоолмол өгд юм байл ш тий. Бүр нэг сони юм ирэх байх гэж бодчихсан шээ. Нэг сэндвич өгдөг юм байлээ гэдсэн үү? Юу гэдсэн бэ? Салаад өгдөг гэдсэн үү? Тэгтээ хоол нь амтгуулсэн л та. Тэгтээ ядаж халуун хоол байсан. Халуун байсан тий. Каре илүү тий. Тэгээ нэг шүлмэл байсан тийм ээ. Тийм. Тэгээд нэгт төрөөд 7-д гарсан уу? Хэдүүлээ? Тийм 7 өдөр өнгөрөөгөл тий. За 8 арай хүрэх баха. Гарснаа орой 10-д гэртээ унтах ч идэг. Хүүхдтэй тий. Хүүхдтэй ирдгсэн. Тэр ч амар сонь тий. Өглөө 10-д гэрээсээ гарснаа хүүхдээ аваад орой хүрээд ирсэн гэртээ. Хойлоо баг нэг чимдaan том цүнх хүмүүхтэй явснаа баг задлаг ороод ирсэн. Тэгтээ өндөө бэлтцсэн л зүгээр л юм байлээ л тий. Нэг бодлын заавал хонох албагүй юм шүү. Эмнэлэг дээр.
нэг талаасаа бол ингээд төрөлт гэдэг процессыг бол амар энгийн хүлээж авч байгаа байхгүй тий. Яг тийм. Энийг одоо юу гэдэг нэг тийм Сүртэй ч гэх юм уу тийж хүлээж авахгүй тий. Тий. Бид нэр илүү жоохон өвчин маягийн авч үзэх гээд байдгүй. Одоо юу гэдгийг эмчилгээ хэрэгтэй, сувилгаа хэрэгтэй гэж ажиглана гэлөө. Тий. Тэгээ эмнэлэгдээ ингээд яг эмчийн хяналтан доор байх ёстой ч гэдэг юм уу. Энд бол ерөөсөө нэрнгэсээ зүгээр яг амар энгийн зүйл гэж үзэх гээд байгаа байхгүй тий. Тэгэл бүх юмнуудыг үзэл шалгаал нүжих юу гэдэг юмнуудыг харуулаад тэгэл гаргачих жаахгүй тий. Тэгээ бодонгууд бас зөвч юм шиг. Тэгээ одоо хоёлаа ингээд баг гэртээ ирээд амарцсан нь одоо бодоход бол зүгээр л байсан шүү дээ ер нь тийм үү? Ер нь бол тийм. Гэхдээ эхний хүүхд юугаач мэдгүй хүн ингээд гэртээ авчирчвал амар шок ихгүй тэр чинь. Ядаж ингээд 1-2 эмч байгаа ингээ хоноод эмч ингэдэг тэгдэг за ингэж хасарна хамарна ингэж байгаа л ингэн тий ингээд одоо нустай авил ингээд цэвэрлээрээ ч гэдэг мэт нэг хүн гинт чамаас хамаараа чи ямар нэг юм хийхгүй бол бүх юм 100% чамаас хамааралтай нэг хүнтэй ингээ 7-8 цаг нараа гэртээ ирчихнэ гэж бодолтой анхлан төрөх тэр жоохон амар байгаас тий. Амар тий амар. Би ч гэсэн тэр ажиас учраас надад тэр бол таалагддаг байхгүй юу? Зүгээр яг гэртээ ирээд зүгээр ингээд амраад гайгүй байгаад болцсон учраас бас амар тэр талаас нь харж иж магадгүй. Дахиад нэг юм нь зүгээрээ маргааш эмч очино гэд те шаардлагатай юмнууд ч ингээд туслана гэсэн бас амар зүгээр санагцсан. Гэрээр ирээд эмчнэр үзчихдэг өөр нь айгу зүгээр юм бэл ш те. Харин тэр дараагийн асаргаанууд нь тэр ойрхон ирсэн хүмүүс ч айгу сайн. Яг тэр нөгөө маргааш эмнэлэгт хийх юмнуудыг тэд нар бол айгу сайн хийдэг юм лээ ш те. Тий харин тий. Гэрт ирээд үзээд бүх юмнуудыг үзээд. Гэхдээ тэгэхэд ч гэсэн бас ингээд яг хэлэх юмнууд хэлэх байгаад байхгүй. Тэгэхгүй болохоор ингээд ерөөхдөө яг хэлэх юмнуудаа хийлээд гарах гээд байгаа байхгүй. Ер нь бол нэг юм уу хоёр л ирдэг юм шиг байгаа юм те. Би ингээд дахин шаардлагатай үзүүлмээр байна гэд хэлсэн чинь багжаа бүр авчруулсан шүү дээ тий нөгөө нэг хүндээ хэлээд тэр яг тэд ирнэ гэж анх бол хэлээгүй шүү дээ маргааш ямарсан очноо л гэж хэлсэн тий нэг үлээ хоёр ирнэ гэж хэлсэн хгүй тэгснэ би ингээд өмнөх хүүхдтерээ шаардлагатай өндөр байсан юм а тийм учраас шаардлагатар нь жоохон санаа зовчихно гэсэн чи тийм үү гэснэ залгаад шаралт хэмждэг аппаратаа авчруулад нөгөө шарлалт явагдаж байгаа хүчтэй явж байгаа шинэ тэмдэгч юм болохоор яг хэлээд байгаа тий одоо хитрхи унтаараад хоолндоос ирэхгүй байх, шээж баахгүй байх ч юм уу тиймэрхүү байгаа юу гэж асуугаад би тэдний зүгээр гिचгүй шаардлагыг үзэхгүй гарах гэдэг байгаа хгүй. Тэгэхээр чинь би ингээ үзүүлмээр байна гэж тэр жишээлээр үзүүлээд тэгэд өмнө тийм байсан учраас тэгчдэг. Тэнгүүт Монголд ерөнхийдөө баг бүх хүүхдийг тэр гэрлэндээ авчиж хийдэж штэ. Ерөнхийдөө л баг бүгдийн тий. Тийм манай хүүхд ялангуяа амар удсан тий. Тийм. Ивэл. Тэнгүүт яг тэр юугаа хараад зүгээрэн тэгээ сайн хоол ингэдэг гэл ирчих жаахгүй. Тэнгүүд 2 хоногийн дараа дахиад ирээд дахиад хийв юм байна. Дахиад 2 хоногийн дараа дахиад ирээд ингээд явцдаг. Тэнгүүтээ төрөх хэмнэлгээс нь ирж 3 удаа ирж үзээд тэнгүүтээ энэ maternity care гэдэг ингээд дүүргийнхаа амруу шилжүүлт юм байлаа шүү дээ тий. Гээ ингээд харахаар төрсний дараах тэр асаргаа юм хүмүүнэл айгуу дайжгүй. Тэгээ дээрэс нь хүүхдээсээ гадна ингээд намайг бас яаж ийж ин тий сүулт ирсэн хүн бол тий нөхөрчинд байгаа мó тий баг хүчрхэл байгаа юм байгаа юу. Тэгж байна. Тиймэрхүү хүн бас асууж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр талаас амар бүр хэрэгтэй ах юм бол тэр нөгөө хөхөр хооллох. Яг тий манай Монгол дэмлэгч гэсэн хөхний сэвлэгчгээ байдаг л та. Энэ ч гэсэн тэр lactation consultant гэдэг тэр хүнээр ингээд хөхөн дээр ямар нэг асуудалтай байх юм бол ингээд тиймэрхүү асаргаанууд юмнууд бол айгуу сайн л юм байл. Төрсний дараагаас 7 хоногийн дотор 4 удаа ирж үзсэн байгаа байхгүй тий. Тэр бол надад амар гой санагдсан. Тийм нэг эрэхтэй бараг цаг маг тий. Тэгээд бүх юмыг малаар асууж оруулаад хөө. Амар нарийн яаж өгч байгаа нь аюу гоё байсан тий. Өөр ямар байд, өөр юу санаа зовж जैन тий. Асуумаар юм байна уу, туслах юм байна уу гэх. Тэр надад усанд оруулаад өгөх гэдэг бас амар гоё байсан шүү дээ. Тий. Усанд оруулаагүй байгаа мó. Тэгвэл яг уу би ингэж зааж өгье энэ төр гэ тий. Тиймэрхүү юмнууд нь бол тэр бол нэр үнэхээр сэтгэл хангалуун байсан. Харин амар итгэхгүйсэн дээ тэр өдөрт ингээд яг ингээ хүүхдтэйгээ гэртээ хонох чинь гэдэгтэй. Тий харин тий. Тэнийг эхний 2-3 өдөр бол ингээд амар жоохон зомбирсан тий. Тэгээ дээрэс нь яг хүүхдээ яг яаж унтуулахаа мэдэхгүй. Амар хүүтэн гадаа хүүтэн шөндөө хідэн гараас тонжсэн тий 5-6 гараас тонж байгаа. Гэр дотор гараас ч уг нь хүүхдээ 20-21 гараас байлгах гингүүт парасаач гарч яах вүлээ. Өвөл төрх нь бас жоохон юм хэцүү юм шиг санагдчихсэн эхний доног бол. Гэрийнхэн дулааныг яг яаж тааруулах ёстой вэ?
шүн унтахтаа яах хэвээр байлаа. Хэр зузаалж унтуулах хэвээр байлаа гэл те. Одоо бол тасч байгаа байхгүй те. За ингээд ер нь болох юм байна гэд. Тэгэнгүүт тэр шүнчин баг 16 градустай хоноод байгаа юу те гэртээ. Гэр дотор бол одоо яг тийм л ах шиг. Мэдгүй одоо л нэг жоох учрыг олох гээд байгаа юм уу. Тэгтэл бас хичнээн янзаарлах хувцалж үзлээ те. Тэгээ тэр эмчнэр нь ирээд асуусан юм болгон дээр oh that's so fine гэл те. That's normal гэл тэр хийх болгон бас амар тайвширдаг те. Тийм Монголд бас асуудалтай байдаг юм болгын бас fine жишээлбэл шаарлалт болт гэж байгаа. За яг тэрийг бол ус хэмжээд нөгөө нэг юу нөхрөг болт гэж байгаа. Өөр болохоор хүүхдэд малгай бити өмсүүлгээл те. Би тэр дандаа малгай тавьчихдээ штэ. Малгай ерөөсөө өмсүүлчихгүй. Гадаа гарахтаач бити өмсүүлэх гэсэн. Тэр бас амар сонь те. Даарахгүй мүү гэдэг баг. Би бүр чихрүү хөвөөцсөн байсан ч те. Энэ ингээд амруу нараад гах аюултай. Тэр бол жоохон make sense тэгээд жоохон айгаад битүү тэр техний өнгөнд бол авсан. Тэгтээ бити малгай өмсүүл. Ер нь таарсан хүн болгоно те. Бити малгай өмсүүл юу тэглэг. Бити зүзаал гэл. Даархаасаа илүү халууцахад илүү аюултай байдаг гэдэг жисэн шүү дээ. Тэр яг ямар учиртай тэгж хэлсэн бэ нэрэ? Би тэр бүр нарийн яг нь ойлгоогүй шүү дээ. Би яг зүгээр халууцсан гутаа буцаад дараад өвдөждөг ч гэдэг юм уу. Тэгж бол тийм болов гэж бодсон. Нөө dehydration энэ төр болчтой юм шүү. Тэгэх шиг тийм байна л та тий. Тэгээд даарах нь бол баг зүгээр гэдэг аах тий. Тэгээ угаасаа тэр нэг төрх өрөөндөө ч гэсэн тий ер нь айгуу сэрүүхэн. Даарчин марчин гэдэг юм өрөөсөө явахтай шалдан байлгачлаа тий. Тийм. Тэгээд хойло хүлэн амир байн хүүтэн байгаад байна гэсэн чинь хүүхдийн хүл хамгийн сүүлд дулаацах хэвээр хэд хоногоос ингээд угаасаа дулаан байдаг болчин. Тэгэхээр хүүтэн байсан ч гэсэн зүг зүг. Тэгээ биеийн температурыг үзэл биеийн температур нь хэвэн байвал зүгээр гэдэг байгаа тий баг л. Сонирхолтой. Бид нар бол угаасаа Монголд айгүй юм дулаалж бөөцөлж сурцсан юм шиг байдаг. Тийм тэгээд тийм танай өвлч үгс амир хүүтэн тэгээд Мельбурний өвл хүүтэн тэгтээ хасах төч биш битгий санаа зов гэдэг шүү дээ. Бас нэг амир сони юм ингээд хоёр хүүтэй болчихоо. Тэгээд миний хүүг ингээд ивэлтэй. Би юу гэлтэнгүүд нэг тийм. Тэр амир өрөвдөлтөө ч юм шиг. Харин хөөрхөн ч юм шиг тий. Тийм хүмүүс ивэл яаж ийн гэл амир асуугаалгаан тэнгүүд одоо л нэг жоохон дүүтэйг нэг ганцаар харьцах гал тий. Тэгээ ер нь нэг тийм харьцахгүй байгаа бас. Тийм ерөөсөө нэг харьцахгүй. Гэхдээ бас нэг амир шокерсэн юм шиг ч юм гарахгүй. Гэхдээ нэг хоёлоо өөртөө нэг амир гэлтэй болоо те. Миний хүүг гэж дөө хажууд нь дуутахаар нэг хүүхдээ амир чит хийгээд байгаа ч юм шиг те. Харин. Тэгэл харангуйт амир өрөвдөлтэй. Ойрхон байвал ямар байдаг юм бол сайн мэдгүй 5 насны зүрх бас айгүй тохиромжтой ч юм шиг санагдаад байгаа. Ивэл л одоо бас яг юм ярихаар айгүй хөөрхөн ойлгодог насн дээр ирээд байгаа аахгүй те. Тэгэхээр нэгдүгээрт бас сайн ярьж ойлгуулах зүгээр те. Тэгэхгүй ингээл ээж нь байнга тэрчж байгаа жишээлбэл тэгэнгүүтээ яг хажууд нь амар өхөрдөж байгаа байхгүй юу? Яалтчихгүй ингээд нялхууг чинь цаанаасаа л бас амар өхөрдөм шүү дээ те. Тэгэнгүүт ивэлтэй харьцаж байгаа, эрмөнтэй харьцаж байгаагийн тэр нэг юм битээрээс гарч байгаа нэг илэрхийлэмжүүд өөр байгаа шүү дээ. Тэрийг ивэл айгу буруугаар ойлгочих байдэ гэж бас аюух санаа зовоод байгаа. Бүр ингээд илүү анхаарчлаагаа юм. Тэгтээ нэг юм өөрөө нэг гэлтэй мэдрэмж аваа л тийм нэг ингээл санаа зовоод би хажууд нь ерөөсөө баг ихний 2 хоног моног миний хүү гэж хэлж чадахгүйсэн шүү дээ. Харин бас аюух хэцүү юм лээ. Миний хүүгэнгүүд амар хөөрхөн ингээ харангуйта намайг хэлээд нөө яагаад байна гээ те. Бараг хүүгээ харж байгаараа гэсэн чинь are you looking at me? Тэр хэсэг нь бас жоохон эвгүйсэн. Одоо жоохон тасгаал эвэлч гэсэн юм бас тасгаал байх шиг байна. Нэг амар бүр шокерч ингээл хамгаалж бол тэгээгүй. Тэгтэл бас хүүхдийн болохоор том хүүхдтэй тэгтээ бас анхаарал ер нь айгуу сайн тавих хэрэгтэй юм шиг санагдаад байгаа даа бол. Хамтайгаа үе тоглох ч гэдэг юм уу нэг юм дүүгийн илүү хайрлаад байгаа юм шиг мэдрэмж өгж болохгүй юм шиг санагдаад байгаа. Тэгэл тавхан ластай хүүхд тэрийг ус ойлгохгүй шүү дээ. Тийм учраас тэрийг нь бол айгуу сайн балансыг нь зөв барьж гоё ойлгуулах нь бол айгуу чухал юм шиг санагдаж байгаа. Төрсний дараах ямар л гайгүйсэн. Зүгээр чамд ингээд өмнө нь төрсний дараа ер нь амьдрал иймэрхүү байна да гэсэн нэг тийм төсөөлөл байсан байгаа шүү дээ. Тэр төсөөлөлтөйгөө харьцуулахад саяны энэ 2-7 хоног ямар шүү байсан бэ? Нэг удаа ингээд ерөөхдөө нэг юм болцсон учраас би өөрийнхөө яадаг вэ гэдгийг анзаарч би тэ чамд хэлсэн шүү дээ. Тэгээ би яг нэг юм төрсний дараах хямралч юм уу тэр нэг юу нь болохоор юун дээр гарч ирдэг вэ гэхээр яг юм ганцаараа үлдэх гээд байгаа юм шиг айц төрөөд байдаг гэдгийг чамд хэлсэн те. Чи зүгээр ингээд яг нүдэнд харагдахгүй хажууд байхгүй байх юм бол би ингээд нэг ганцаараа үлдэхгүй гэдгийг мэдчихэж байгаа мөртлөө
ийм айдас төрөөд идэг. Тэгэхээр чи за би одоо яг ингэ шүү. Тэгэхээр чи битгий гинтийн шийдвэр гаргаад инглээ тэглээ гэдэг юм хэлээрээ яг ингэж байгаа л тэдэн цагт тэдэн юунд ингэ шүү гэдэг юм хэлчихэд гарын шүү хог хаяхтаа хүртэл хэлчихэд гарын шүү те гинт өсмөс таслаа гэхэд хүртэл надаа ингээд амар сонь ингээд юм айц төрөөддөг байхгүй. Тэгэхээр яг нэг хэсэг гайгүй болох хүртэл яг тэгэрэй гэдгсэн чи болохоор яг те яг ингээд хажууд байгаа л тэгсэн болохоор тэр тал дээр юу гайг эморс нь хоолноос олчлох хоёр удаа ойлгох шивтэй гэжтэй. Гэтэ нэг нь бол төрсний өмнө шүү дээ. Жирсэн бах те. Тий. За ах тэр бол ер нь миний амьдрал байдаг үйлэлдэг шүү. Тэгээд тэг уус ингээд гинт ингээд зүгээр ингээд уйлмаар санагдсан заяа. Ямар нэгэн байдлаар чи хажууд байсан ч гэсэн. Тэг тэр үед нь бол гэл гэлс үлчи гэж зүрх нь би нэг 2 3 удаа тэгж юу нь бол үйлсэн баха. Уус ингээд нэг юм зүгээр сасгараад байдаг. Дэлгүүр дотор нэг хоёлаа явж исэн чинь уйлмаар байна гэд уйллоо баг. Юу бүр жирэмсэн бах та юу? Тий. Тийм. Ер нь зүгээр жирэмсэн байхтаа ширвсний дараач юу хин гормоны тийм л ах. Тий. Яг тэгээд ингээд уйлах гэдэг нэг тодорхой бас шалтгаан байхгүй тэгсэн мөртлөө ингээд угаасаа уйлах мэдрэмж байгаа шүү дээ. Тэнгүүт гэс уйлчвал хамраад байхгүй. Тэгвэл уйлчаал юу ч болоогүй юм шиг үргэлжлэл явчихна. Тэгээс хажууд чинь би нэг ч юм уу те хөргөнд нөмөө би ингээд уйлээд байвалаас амар хэцүү шүү дээ. Яас юмас ингээд харагдах гал те. Ямар нэгэн тодорхой шалтгаан байхгүй бол би зүгээр гэс нээлтээ сууд гэс нээлтээсээ гаргачаал тэгээл гэс амьдраа явчих жоохгүй. Тэгтээ ийм эмэгтэй хүний тэр биендний ирж байгаа өөрчлөлт бол сэтгэл санаанд нөлөөлөөд янз бүрийн байдлаар өөрчлөлт гарах бол байх л зүйл байлгүй тий. Тийм учраас тэрийг зүгээр ингээ аягүй сайн ярилцаад ойлголцоод тий. Одоо жишээлбэл би сайн мэдхгүйгээр ч өөлээд байвал надад аягүй хэцүү байхгүй тий. Би яах ёстойгоо мэдхгүй аргадаад ч зүгээр болохгүй тий. Харин тий. Тэгэхээр чин энэ зүгээр тий хоол идж байгаа юм шиг. Яг мэдээж өдөр болго уйлаагүй байлгүй тий. Зүгээр гэхдээ уйлах давтамж бол айгүй ихсэж байгаа байхгүй юу тий. Тэнгүүд би тэрийг сүулдэ бол энэ зүгээр ингээ баг цаанаас нь шаардаад ингээ нулимсаар ингээ гарах хэвээр зүйл юм болов уу гэж бол бодоо. Сүүл рүүгээ бол за гэд баг хэвийн хүлээж аваад баг за сайхан уйлчих гээд баг нэг тиймэрхүү басна. Тэр нь зүгээр юм шиг санагдсан. Тиймэрхүү байдлаар харин юу очих хэвээр алж. Тэнгүүд чинь ингээд хүмүүс чинь ийм сайхан хөх төрүүлчихэд өгсөндөө уйлээд байгаа маа гэдэг чингүүд чи ингээд нэг юм гомдол болчихж байгаа байхгүй юу тий. Би ингээд өмнөдөрөөс гайхаад цаахгүй. Би ингээд уйлмаар л санагдаад цаа. Би чамд хэлсэн чи ингээд юм хийгээл тэг гэр орон цэвэрлээл. Тийм тий. Ингээд амар ингээд уйлмаар санагдаад. Би бүр амхандаа амар хичээгээд байгаа ш тий. Ингээд юмнуудаа бүгдийг зэгцлээл цэвэрлээл хоол тэгсэн чи зүгээр сууж игээ уйлсан ш тий. Имэйл төрсөд дараа. Харин тэр чин Одоо юу гэдэг чи ээж аав нь гэр орны цэвэрлэл явсан та зүгээр сууж игээд уйлуулж ихнээсээ чи юу бодлаа гэж уйлаад байгаа гэх магадaltaй байхгүй. Надад тэр ихний удаа авсан. Тэгээд хоёр дахь удаа би бас яг тэх юм байна гэж юу нь ойлгосон. Тэгэл гэс уйлаад гэс амьдраад ингээд гэс хөглээд ингээд хордоорт юм хийгээ гэж бодоод байгаа байхгүй. Зөв амьдралыг зөв өргөжлөл юм шиг. Дээрээс нь бас дахиад ингээд аавын 7 хоног гэдэг юм дуусчин одоо ингээд хүүхдээ хойлохнаа үлдэнэ гэж бодонгууд ажилдаа явжингууд чи бүр нэг гадагшаа өөр орн руу явах гээд байгаа юм шиг тийм сэтгэл зүгээр хандаад байгаа байхгүй. Тэнгүүд ингээд ажилдаа яваад оройн нэрэнгүүт өөний чи ирэн штэ. Ирэн штэ гэдгийг ингээд нэг ойлгоод ирэхээр юм би ганцаараа үлдэхгүй юм байна гэдгээ ингээд мэдж байгаа гэж бодоод байгаа мөртлөө би мдээгүй байсан байхгүй. Чи болохоор сая 7 хоног юу байжнаа 7 хоног гэрээсээ ажиллачаад тэрний дараа 7 хоногоос явангууд те энэ нэг сайхан юм тэгээд илүү цаг мөн хийхгүй юм да. Тэгэл 5 өнгөрөхөл ажилдаараа л 5:30 гэл гэртээ ороод ирчихэж байгаа болохоор би ягс ингээд ганцаараа үлдэхгүй гэдэг юм ингээ өөртөө ингээ буцаа сануулад ингээ хийж байгаа учраас бас айгүй дэжгүй байгаа байхгүй те. Тэгэхээр тийм нэг юм ганцаараа үлдэх гэсэн айцуд юм байна. Тэг хүн болгонд л ерөнхийдөө яг янз бүрийн байдлаар илэрдэг юм шиг байна. Тэгэхээр тэр шинж тэмдгүүдийг хараад хамтдаа ойлгоод байх юм чухал байгаа тийм. Нэг би бас ялангуяа эхнэрүүд нь бол тэрийг аягуулсан ойлгуулах хэрэгтэй юм санагдсан. Ягаад гэхээр нөхрүүд бол сайн ойлгохгүй байхгүй яг үнэндээ. Ойлгуулахын тулд чи эхлээд өөрийгөө ойлгох хэрэгтэй байхгүй юу? Үгүй тийм яг тийм. Гэхдээ одоо юу гэдэг нь жишээлбэл иймэрхүү байдлаар ингэж магадгүй гэд ерөнхийн нэг юм байгаа шүү дээ. Жишээлбэл уйлах гэдэг бол амар нийтлэг зүйл байгаад байгаа хөөх те. Энэ уйлж байгаа нь чамаас болоогүй гэд ядаж хэлээд өгч хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй болохоор чинь яг ингээд
Тэ яг ингээд зүгээр ингээд байжснаа гинт уйлаад эхэлдэг. Тэрийг тайлбарлахгүй шүү дээ. Тайлбарлаж чадахгүй байх шүү гадаг тий. Тэгэнгүүт бүр амар хэцүү болчихж байгаа байхгүй. Яг юу буруу болчихоо, яг яачоо гэл тий. Тийм учраас зүгээр сайхан ерөнхий байдлаар нь тий энэ бол ингээд зүгээр амар энгийн зүйлээ гэдэг ямиг нь ягаад тэгээ явц дундаа жоохон ингээд яг өөрт мэдрэгдэж байгаа зүйлсүүдийг ойлгоод эхлэх юм бол тэрийг ч гэсэн зүгээр тайлбарлаад хэлчмээр санагдаад байгаа. Тэгээ тэрийг нөхрүүд нь бас аль болох сайхан ойлгоод энэ чинь нэг ямар амар урт хугацаанд үргэлжлэж байгаа биш. Тодорхой богино хугацаанд үргэлжлээл тэгэл гайгүй болол явчих юм чинь. Чамд юу нэг юм ялгаа мэдрэгдсэн. Би юу өвчих төр амар ааштай байсан уу? Үгүй. Харин гайгүй байсан. Эхний төрөлтөн дээр бол жоох ааштай гэх юм уу жоох уурлаадсан. Битгий тэгээд гэдэг ч юм уу. Чи зүгээр намайг инкер л яа битгий энэ төр гэдэг нэг тиймэрхүү юмнууд байсан. Саяных дээр бол нэг тгийггүй. Гайгүй байсан. Тэгээд бас уралж амжилт хөтөрчлөө харин бас харцангуй хурдан байсан учраас яг төрсний дараах яг ийм 2-7 хоногийг харахад бол бодсноос айгүй давгүй байгаа. Би ягаад ч юм амар хэцүү байх болов гэж төсөөлөөдсөн. Ер нь гэдэг юмыг амар хэцүү байна гэж төсөөлчвөл амар юм шиг. Бас тийм юм болов. Төрхөн өвдөлт ирэхэд заяа энэс л амар өвдөндөө гэж бодоол ангууд ингээд тэсээд байгаа байхгүй. Магадгүй би бас бодоод байхгүй. Надад уншилт байгаа л байсан. Би тэгээд эмч хэлж байгаа байхгүй. Чи ингээд игнор хийгээд те тоохгүй байж юмаа хийж болж лээвэл чи төрөх болоогүй гэсэн. Тэгэхээр ингээд уншилт ирээд байгаа юм шиг санагдаад чи юмаа хийж чадах юм бол чи төрөх болоогүй гэсэн. Чи бүр өөр юм бодож чадахгүй өвдөлтөө л төвччих юм бол эмнэлэг рүү явах цаг бол юм. Тэнгүүт би нөгөө нэг юм хийж болж чинь yes болж чинь. Тэгвэл ингээ байж лээ гээл. Өмнөх наанаас 2 3 өдөр би тэг өнөө маргааш төрч магадгүй өөрөөр төрч магадгүй гэлээсэн штэ. Тэгэхэд би бас ингээл за энэ хэвэн байна гэд тэр очихдоо ч гэсэн за одоо энэс илүү өвдөн. Гэтэ энгийн өвдөлтний юм билүү. Энэс амар өвдөх юм чи ингээл бододсон те. Төрсний дараа ингээл амар нойргүй амар зомбир ер нь л амар чанга байна гэл нэг тийм сэтгэлийн бэлтгэлтэй үйлчингүүд тодорхой нэг жоохон хэдэн цагийн нойр ангуудаа тэрэндээ амар happy байдаг ч юм уу те сэтгэлээр унахгүй. Тэгэл одоо ер нь бол ойлоо бас л нойр багтай л байгаа штэ ер нь. Тэгтээ ер нь сайхан унтаад байгаа юм шиг санагдаад байгаа бас. Тэгээ нөгөө айгу ботцсон. Зөв шинжэнгөө нойргүй хоногийн ботцсон. Тэрнээс бол арай дээр байгаа даа. Тэрнээс ингээд хамаагүй дээр ингээд нойроо аваад хүн маань ч гэсэн нөгөө идэхээсээ босоод үед ингээд унтаад байнгут ингээд амар талархалтай хандаад те. Бас яг тэгж байгаа. Унтуулаад энэ тэтэл чи ингээд харах юм бол 3 цаг тутамд босоод чинуудад бол бас ивэлээ бодвол яг тасралтгүй босч байгаа шүү дээ. Ивэл дээр мэдгүй би яг чамайг нэг босоод байсныг бол санахгүй юм заяа. Яг босоод зэрэгцэл хамт юм бичснээ санахгүй. Одоо л ингээд ялч хүүтэй учраас ингээд нэг хоёлаа зэрэгцэж ядаж хаалга малга хаагаад гэр оноод лацуулаад те сүмүүгээ яаж мааж хэхрүүлж мөрүүлж тэр нэг ажиллаа ингэж хуваарлаад штэ. Тэгэхээр чин баг нэг удаагийн тэр процесс чинь нэг дор хаяж баг цагийн шахав болчдөг штэ те ингээ соёлоо хүүлээл нэг хөө 20 минут гэлтэхэд 40 минут хүүлэх болдог ч юм уу. Тэгээ ингээ харахаар уг нь бол амар баг нойртойгоо хэрнэ. Тэгэхээр ер нь л амар гэсэн ер нь л юу гэсэн гэ нэг сэтгэлээ бэлтжүүл надад зүгээр санагдав. Тийм тэр сэтгэл бэлтэх бол яг тэгж санагдаж байгаа. Тэгээ би ивэл дээр ерөөсө босоог юм уу? Мэдгүй. За мэдгүй 1 2 2 боссон л ах. Тэгээд 1 2 боссон юм уу те? Амар яриг бай. Мэдгүй би яг санахгүй. Гэхдээ ингээд босоод хамт юм хийжсэн тийм надад дурсамж байхгүй байхгүй. Тэгээ би надад ч гэсэн байхгүй л л яг үнэндээ. Гэхдээ яг чи бас босоод угаасаа нэг тийм үүрэггүй л хийсэн л ах л та. Би бол тэгж бодож байна. Одоо бол ээлжлэх юмнууд гарч ирээд байгаа байхгүй тий. Гэхдээ бас үүрэг ер нь айгүй ихтэй юм байл шүү дээ. Одоо адаглал живхийн аваад өгчдөг ч юм уу те салфетхийн бэлдээд өгчдөг ч юм уу ингээд хэрэгтэй юмнуудыг бэлдээд өгөөд тийм босоод би тэр юмнуудыг авахд ингээд би хэцүү байхгүй те хүүтэнд юу байхгүй тэгэхээр чи босоод тэр юмнуудаа ингээд хэлсээс аваад ингээд хамжаад юмнуудаа хийгээд бас арай дээр ч юм уу тэгээд чи ганцаараа босож за жишээлбэл цаг болж байгаа юмыг хоёулаа хамт босчоор нэг 40 минут ч юм уу те 20 30 минут ч юм уу болчиход байгаа хөх те харин би өнөөдрөөс өчигдрөөс эхлээ левелийг очиод аваад эхэлж штэ тий. Бас надаас амар чанга санагдчихсан байхгүй. Дахиад нэг хүүхдээ түрээл нөгөө хүүхдээ аваал дэше өгсөөл гэдгсэн чинь ингээл яг үндэ тэгэл яваад ирэхэд надад ингээд амар хөөрхөн юу болчихж байгаа байхгүй юу? Рефреш тэгээд юм хөдөлгөөн болчихж байгаа байхгүй юу тий. Бас нэг 30 40 минут алхаад ирэх нь ер нь 100 юм байна гэж би бол жишээлбэл өндөр харсан. Амар хөлрөөч юм ингээ ямарс нэг юм хөөрхөн тасгал хийчих юм шиг айгуу гоё алхаад агаар ямсгалаад хүүхч гэсэн нам унтаад ирчих таахгүй би тэгээд арай нөгөө замын хажуугаар
алхахгүйгээр нөгөө цаадлын гоё чимээгүй машингүй гудамжаар ингээл алхаал ирэхэд бас амар сэтгэл санаач гэсэн хамаагүй гэртэл тэгэл ботхоор хэцүү байна гэж бодсон юм ингээд арай хөнгөн даваад ангууд ингээд өөрөө ч ихсэн айгуугаа сэргээл ирдэм их санагдсан. Тэгээ нөгөө төрхгөөд өвж байгаа юмс энэс илүү өвдөн л гэж бодож гүрийдэг гэдэг шиг л тэр юу нэг зөв философи юм шиг л шүү дээ. Тэгээ бас дээрэс нь номой байгаа болохоор бас хөөрхөн юутайгаа тий нэмэртэй. Тэгээ амар их тустай байгаа. Маш их тустай байгаа. Тийм учраас бас харьцангуй гайгүй бас ханагдчихэж магадгүй тий. Хүүхдийг чинь нэг 2 цаг тутамд хөхүүлж байгаа гэсэн мөртлөө 2 цаг хөхүүлжээл хөхөөс хаагаал бэлдээл дараагийн удаа цуглуул ингэж л дараагийн хөхүүлэх цаг нь болчдөг. Тэнгүү дунд нь нэг 10-20 минутын зайд нь хоолоо идэх үү, юугаа идэх үү гэд. Өглөө надаа хамгийн бид гурлахна үлдээ чамайг ажилтаа явуулснаа гэхэд өглөө надаа хамгийн амар идэж шин. Босоод хэнийг хөхүүлэх хэрэгтэй байдаг те. Эрмэнийг хөхүүлэх хэрэгтэй байдаг. Тэнгүүт ивэл үлссэн байдаг. Өглөөний цагийг бэлдэж өгстэй байдаг. Хоёулаа зэрэг надаас хоолоо нэхэд байдаг. Тэнгүүт би бас өөрөө амар үлссэн байдаг. Тэнгүүт та хоёр байж би эхлээд идэх. 40 минут хөхүүлснэ. Тэгэл миний хүү байж байгаарэ. За нэг банан юу идэж байгаарэ гэл тэнгүүтээ тараангаас ээлимийг бэлдэж өнгөтэй өөрийнхөө юмыг би өглөөний цагаа барал идэхэд бүр ингэ толгоон болгоо бар ингээд ангалцах шахуу юм болж байгаа байхгүй тий. Тэгэхээр яг төрсний дараа л ингээд бүх юм яг хамгийн түрүүнд хийх хэрэгтэй юм байдаг. Одоо хөхүүлэх, хүүхд хооллох, өөрөө цайгаа авах. Бүгдийн нөгөө нэг цаг хугацааны дараалаад орой хийчих гэж болохооргүй юмнууд бүгд яг зэрэг байгаа. Тэр хэсэг нас жоохон чанга. Тэгтэл тэгэл одоо жирэмсэн болоод хүүхэд яхаас төрөхийн хугацаанд яг 1 жил л сэнсэрдэм байх гэж юу н бодсон. Түрүү жилийн 10 сард би жирэмсэн болсон гэж бодоход одоо ингээд 6 сард нь явж байгаа сте. Эх жилийн 10 сар ихэд хүүхэд нэг 4 сартай амар хөөрхөн болчих واخгүй те. Хоёул ер нь айгу аяархан ярьсан бах те энэ подкаста. Манай хүүхэд мунтчихсан болохоор хөлч. Ажууд нь айгу зүгээр нэг айхтар дуу монд бас нэг сэрж мэрдгүү л те. Гэхдээ л нэг хүүхдээ хажууд унтж байгаа хүүхдээ хажууд болохоор цаанаас нэг юм аяархан яриадах шиг байна те. Хүүхдтэй вайптэй. Би тэ ер нь бодсон штт. Хөөрхи чимээнд л унтчих хүүхд унтчих чимээгүй аймаа гэлтэгдэн штэ тий. Тэгэл угсаал хүүхдтэй л амьдрал хэдэн нас хүртэл хүүрх амтэн 5 настай хүүхдийг дугаа ялах юм тий. Ивэл тэгэл чаавас чанга дуурч хэлэхгүй штэ. Тэгэл энгийн л ярьж байгаа юм тэгээд тэрний орнд битээр дасцсан амар байгаа байхгүй тий. Миний хүү бас юм яриа гинэ. За миний хүү амьдрал ямар байна да? Давгүй байна уу те? Өсч гинөө. Хамар жоохон битүү байгаа мó? За ойлголоо. Окей. Та өссөн юм шиг байна те. Тэ ер нь тэгэл гоё нөө. Төрснийхаа дараа шууд бүх танаа төрсөнтэй тэр бас амар. Өвөл төрж юм чи яана гэж утсан чинь эхлээд хийн хөрлөө. Ивэл яг төрхийн өмнөх өдрөө ханилгаад эхэлсэн. Чи ханилгаад носногож эхэлсэн тий. Араас нь чи би тусаад тэгээ би тусаад намаас тусаад хүүхэд яах вэ гэж асуусан чинь тий зүгээр угаасаа өхний сүгээрээ чи ингээд вирус одоо хүчж байгаа. Тэгэхээр тийм угаасаа юм эсрэг бие нөөсчихөж байгаа. Тэгэхээр зүгээр л хөхүүл тэгээ нэг жоохон хамрын битүүрээ даам шиг басна тэгээл гайгүй өнгөрсөн шүү дээ. Гэхдээ яг ханаа төрсөн чинь бас жоохон яарсан тий. Тий мярсан. Тэгээл сэтгэл санаагаасаа хэцүүлээл гол нь нөгөө эрмүүн бас ханаад хөрчих вэ гэж айгүйх санаа зовж мяарадах шиг байна. Нэг өгчүүд ээж ааландаа гэдэг шиг тий. Хөрх юмтай ханаа туссан биш. Илтер бараг бөөнөр надад загнууллаа. Тэгээ өвөл алж байгаа болохоор тэгээд хаас айгу ханаад ковид тэгэл бүхэл юм байна. Өө хөрх. Наа тийм сайхан хөхт төрсэн байна тий. Тэгтээ мундаг юм ачи. Тэгтээс боцсон шүү дээ. Ингээл төрчөөл бүх юм ингээл байж итэл залхуу ч юм уу тийм нөхөртэй айлсан амар хэцүү мэнэ. Чи ингээл гэрс мэр цэвэрлэж надад бүр амар гоё. Бүр яг нэг юм сэтгэл төртөл цэвэрлээд гэх юм уу те яг нэг ихний 7 хоног бол сайн гэрээ цэвэрлээ. Одоо ажилдаа орчил амжихгүй болохоос бүр ингээ бүх юмыг гөлчитл сайхан цэвэрлээд нөгөө нэг зүгээр нөгөө not just clean Monica clean гэдэг шиг амар гоё толчлон цэвэрлэл бүх юмнууд тий байж мас. Надаас амар гоё байсан шүү дээ. Йоо. Би ерөөсөө ажилтаа тэгж гоё цэвэрлж чадахгүй байсан. Тэгэж. Бүр нэг урамтай болтол амар гоё цэвэрлж мөрлцсөн тэгэл тийм байсан болохоор бас нэг амар тийм бас ийм шиг өмөрхөн баг байсан юм болов. Зүгээр суултаа гэж бодоагүй энэ удаад. Окей гэсэн. Цэвэрлж яхах нь гоё юм гэж бодсон. Тий. Тэгэл бүр яг нэг тийм нэг ээж нэг гэр цэвэрлэх нэг өөр өдөг шиг нэг тийм гоё шүү ч гэж. За
За тэгээд төрсний дараах 2-7 хоногийн дараах амьдрал ерөөхдөө нэг иймэрхүү л юм тийм. Тэгэл ерөөхдөө жоохон сэнсрэлтийн байдалтай. Гэхдээ хүүхэд арай уртаар унтаад ирээд нэг шөндөө нэг хөрхөн бүтэн нойртой шахуу хондог болоод ирэхээр үгүйс амьдрал гойлчт юм бэлээ. Тэгээд тэр хүртэх хугацаанд бас урт биш болохоор хичнээн олон сэрж мэрсэн ч гэсэн. That's fine. Чи яаж вэ? Ажил дээр очиж сэнсэрч байна уу? Тийм, ажил дээр очиод яг ер нь жоохон ядарч байгаа. Нэг тийм нэг нойр хүрээч гэдэг юм уу те. Нэг тиймэрхүү юмнууд бол мэдрэгч байгаа. Гэхдээ харцсангуу гайгүй. Тэгэл 9-5 хүртэл шүү дээ тий. Тэгэл 5:30 гээд баг гэртээ ирчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр талаасаа бол бас тэгээд харцсангуу тэл гайгүй болоо л энэ да. Харин тий. Төрсний дараах хямрал гэснээс надад хамгийн хэлтэрж байгаа юм бол хүүхдээ унахчихгүй, янз бүрийн болчихгүй гэдэг бодол бүр өдөрт хэдэн зугаар орж ирж байна. Яа ингэжсэн ингээ унахчихгүй тий. Ингэжсэн чинь ингэчихгүй дээ гээл тий. Бүр унчихгүй гэдэг бодол бүр тэр амар нийтлэг үү? Ер нь ээж нарт байдаг гэсэн. Гэхдээ яг төрсний дараах сэтгэл гутралын шинж тэмдэг мэддэг гэсэн лээсэн. Гэхдээ ивэл дээр хүртэл байсаар байсныг бодоход тийм амар олон жил үргэлжилдэг юм мэдгүй би сүл угаас тийм аимх юм. Одоо ээжэд 5 настай хүүхдээс хажуутаа болохоор ингэчгүүдээ тэгчгүүдээ гэж бүр амар их бодвол өнөөдөр хүртэл би тэргээ түрээ нөгөө ивэллийг аваад цэцэрлэгээс нь аваад тэргээ түрээ явж байхдаа доошоо уруу штэ тий. Ингээл тэргээ алтчвал замын хажуугаар байгаа штэ тий. Шууд зам руу орохоор аахгүй тэрэг ёо. Тэр сэргэн дээр нэг юм оосор байгаа үстэй. Тэрийг нь хийж байгаа юу? Тий. Тэр угаасаа тийм зориултайх юм байлээ. Тийм үү? Тий, алдахгүй байхаас зориулт. Тэгэхээр заавал тэрийг ингээд хийчвэл тэр нь болохоор тэр оосорт нь ивэлийг бариад хөтлүүлж яваад байгаа байхгүй хажууд би нөгөө нэг гараараа тэргээ бариад нэг гараараа ивэлийг хөтлөхөөр аюултай. Тийм зориулттай бол биш шүү. Тий. Ивэл зүгээр тэгэл алхачлаа юм штэ. Тийм. Гэтэ бас ивэл санаа зовоод байгаа байхгүй юм чинь. Зам амгаараа явж байгаа болохоор хөрхий юу болохоор тэмний хүндээс барьж ах гээл. Тэр нөгөө тэргэнд нь холбочдөг нэг юм дугуйтай юм бараг зүгээр юм шүү те. Суулгачдаг. Тий. Тиймтэй л болол. За. Өөртөө юу боллоо? Суши ийдсэн. Тийм тий. Суши ийдсэн ч гоёсэн. 2 удаа төрлөө. 2 хоорондоо амар зайтай мөртөө. Хоёлоо өвөл төрлөө. Нэг нь Монголын өвөл, нөгөөх нь Австралийн өвөл төрлөө. Тийм. Яг төрчөөд харахад би ингээд ивэлийг харсан чинь ингээд вау 5 жилийн бүтээл ээ гэж бодсон шүү дээ хүүгээ хараад. Вау зөндөө юм ингээд жижигэн юмнуудыг даваал. Тэг хүүхд төсгөх гэдэг амар их хөдөлмөр байгаа хгүй тий. Тэгэхээр би бол сүултээ би угаасаа олон хүүхд гаргаж чадахгүй байна. Чи бүр ингээд бүх юмыг бодож зориулт гаргаж өсгөх. Одоо ингээд эрмүүнийг хараад ивэлийг харангууд ивэл бүр маш том болцсон байгаа. Харин тийм. Тэгээ дээрэс нь яг чиний сайн хэлсэн шиг яг юм 5 жилийн яг хөдөлмөр байгаа байхгүй тий хамтын хөдөлмөр тий хүүхд ч гэсэн өөрөө бас ингээл хичээгээл тий айгүйх юм болж байгаа шүү дээ тий хүүхд өсгөх гэдэг бол яг нэрнгээсээ маш том зүйл байгаа. Зүгээр л олуулаа байвал гоё гэл гаргаад иж болохгүй юм байна. Айгүйх юм бодох хэрэгтэй болох юм байна гэл ямар бодсон. Яг оллоо байх нь бас гоё юмнууд ч гэсэн зөндөө байдаг л ахaltaа мэдээч тий. Тийм. Тэг яг ялангуяа ингээд гадаадтайгаа хүмүүс ингээд энэ тэндээс авах саппорт баг штэ тий ингээл. Тий. Тийм. Тэнгүүч одоо ингээл зөвхөн ингээд 2 биенээрээ 2 хүүхд төсөж байгаа байхгүй тий тэгэх чинь. Монголд бол ингээд яаж хийж яагаад болно доо гэдэг юм айгүйх байдаг тий. Энд бол яаж хийж байгаа болохгүй юм айгүйх байгаа тий. Харин тий. Таглал зогсолтгүй ажиллахаа сураарахгүй болчих жоох. Яг өөрсдийн байрч гэдэг юм уу тийм зүйл байхгүй учраас ихэвчлэн л юм түрээсийн байранд байдаг ч юм уу те юм болго яг юм сарын төлбөрийн хооронд байгаа хэсэг хугацаанд амраад энтер гэдэг зүйл бол нэлийн одоогийн нөхцөлд бол боломжгүй байдаг байхгүй. Нэрэн бас нэг юм боц мэдрэгдсэн зүйл нь хүүхэд хамгийн чухал цагаа энерги маш их зүйлээ хүүхдийн төлөө хүүхдэд зарцуулах нь угаасаа тодорхой. Гэхдээ өөрсдийгөө ерөөсөө мартаж болохгүй юм шиг санагддаг ер нь л. Тэгжээж өөрсөндөө цаг зарцуулж өөрсөндөө илүү бас анхаарч ээж эргээд хүүхдэд зарцуулах тийм энергитэй илүү гоё эрч хүчтэй байж чадах юм шиг те. Харин тэгэхгүй ингээл хүүхдээ одоо ингэхгүй бол гэл тэгж байгаа яг үнэндээ эсрэгээрээ улам ядраад. Харин тэгээ бүр гоё ингэж цаг зарцуулах ч юм уу эсвэл юм амар гоё эрч хүчтэйгээр гоё байх боломжгүй болчих юм шиг.
хүн болгоны тэгээд тэрэндээ ингээд нэг гой цаг зарцуулах арга нь өөр, авж байгаа мэдрэмжүүд нь өөр байгаа штэ. Гэхдээ ямар ч талаас өөрсөндөө цаг зарцуулах нь бол маш чухал. Хоёлоо бол ер нь яг нэг тийм юм яриад ч гэдэг юм уу, кино үзээд ч гэдэг юм уу те. Нэг тийм тогтцсон зүйлсүүд байдаг штэ. Тэгээ дээрэс нь бас төрсний дараас нэг амар том асуудал нэг хөх байдаг учраас би ер нь хөхөө бас айгуу сайн ингээд эртнээс бэлдээд азар хөхний ямар нэгэн асуудалгүйгээр ч юм уу тиймээс тэгээд одоо ээжүүдэд бас дараа нь ингээд нөгөө нэг шууд тийм амар дагуулдаг тийм чи одоо подкаст хийж явах ч байдаг юм нэг хөхний сүү орохгүй байх ч юм уу те эсвэл сүү гарахгүй байх эсвэл хөхний талгаа хагарах ч юм уу тиймэрхүү бас ингээд амар хэцүү болчдаг. Тэгэхээр тэрийг бас сайн бэлдэх хэрэгтэй. Дээрэс нь угаасаа хөхний сүү орохгүй бол тэгэл орохгүй л байхгүй. Тэгэхээр тэрийг бас guess accept хийх хэрэгтэй юм шиг санагдсан. Би нэг чамтай ярьж илүү те хоёр нэг Австралийн подкаст сонсч ирсэн чинь сүү гарахгүй бол болохгүй, сүүгээр ингэхгүй бол болохгүй гэл нэг юм нэг юу ирээл яг нэг сайлын үнэ юм шиг санагдал. Тэгэл хүүхдэд цатахгүй ангууд ингээ болохгүй. Тэнгүүт тэр хүүхдэд мэдээд сүү хэрэгтэй юу хэрэгтэй. Гэхдээ ментали эрүүл ээж бүр илүү их чухал хэрэгтэй. Тийм учраас хэрэг болохгүй бол тэрийг шууд хаяалт одоо хар мянган сонголт байгаа ч гэдэг юм. Тэрийг шууд accept хийгээл явах хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр тиймэрхүү үнэтэй бол амар их хүмүүс тулгардаг учраас энд ингээ бүхэл бүтэн юм lactation consultant ингээд юм хөр хооллох сургалт зөвлөгөө амар их юм байт юм лээ. Одоо уулзсан хүн болгон хөгжин ямар байгаа юу ийм сургалтанд суугаараа тийм хүн явуулж болно. Ингэн тэгнэ гэсэн зөндөө хэлчихсэн. Тийм асуудал зөндөө байгаа ах. Тэгэхээр тэр бас амар хэцүү тулгардаг зүйл болохоор хойлынх нь амар намуухан юу болчихоо те би нэг амар тийм гал ассан подкаст болно гэж бодсон чинь хүүхд унтчих тийсэн болоод тэр юм чи бас ажиллаас тарж ирсэн болоод тэр юм намуухан ярьсаар байгаа эсвэл хоёр хүүхдээ авч болоод нам суучуу ярц амар намуухан подкаст болсоор байгаа дуусчлаа. Тэг. Яг ингээд унтж байгаа хүүхдээ хажууд ер нь ингээд цаанаасаа хүн ер намуухан болчдөг юм шүү. Тийм шүү гэн тий. Тэгсэн чинь нөгөө хүнд бүр ингээд зүгээр юм тасалсарсан тий. Төрөөд 2-7 хоног жага бүл нэмсэн аав ээж хоёрын подкаст энэ хүрээд өндөрлөө те. Та нар яг энэ урд байгаа үнийг харуул ямар хөөрхөн байна гэж бодож чинь тасалсарсан. Чихнээсээ бүр яг тасалсарсан хүний төвштэй. Би энэ зургийг юу постэр оруулчихсан билээ. Хойлоо яг ирээд 2 жил алж байгаа юм шүү дээ. 2 жилийн дотор гэсэн чинь төрчихсөн хүүхэдтэй магистра төгсгөөд нэг нь ажилдаа орчихсон. Заастал их л юм амжууллаа та тийм. Маш болж. Ямар ч их юм болов доо. Австралиас амар утсан юм шиг санагдчихээн. Бүхэл бүтэн нэг хүнээр амбул нэмчихсэн гэж бодохоор итгэж чад. Инээж штэ миний хүн тий. Гэж бодохоор итгэж чадахгүй шүү. Тэгээд бид хоёрын тий манай гэр бүлийн адал явдал тэгээд гоё яз жаргалтай мөчүүдтэй бас хамт байгаа бүх хүнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар гинэ. Дараагийн ямар нэгэн контентоор тий уулзтлаа. Түр баяртай. Bye bye. Bye bye гэнэ минийх. Ярих хэрэгцээгүй хангаж ирлаа. Ла. Сонсож баярлалаа. Subscribe. Энэ бас хасаа подбайч.